За ингээ манай Cool Монгол подкастын ээлж дугаар бэлэн болоод байна. Өнөөдрийн зочноор манай байнгын зочин болохоор болцсон байгаа хүн Батням, эдийн засагч Батнямыг дахиад урьж авчираад оролцуулж байна. Тэгээ яг өнөөдрийн подкаст дээр ер нь 2016 онд болсон Монголын эдийн засгийн нөхцөл байдал юу, том хөдөлгөөнүүд яаж гарав? Тэгээд 17 оны эдийн засгийн төлөв байдал эдгээр нь ямар шуухан байх нь вэ? Тэгэд ийм том макро эдийн засгийн макро хэмжээний юм та чи бит хоёр одоо өнөөдрийн амьдрал дээр ямар шуухан хэмжээнд яаж нөлөөлөх вэ гэдэг талаар тэгээд ярьж. Тэгэх үү. За тий. Юусэн бүгдэнд нь өнөөдрийн мэд хүргэе. Дахиад урьж авчирч байгаа их баярлалаа. Одоо хоёр дахь удаага мэдээлэл түгээе. Сайн гэгэр хэлэх ажилдаа оръё. Ерөнхийдөө бол бит хоёроо саах тохирсон тий. Мэдж байгаагаа зүгээр өөрийнхөө байдлаар өөрийнхөө өнцгөр тайлбарлая. Тэгээ хүмүүс болохоор ерөнхийдөө яаж хүлээж авах вэ? Эндээс нь авахыг хаваад ахихыг хаяад гэдэг шиг. Тэгээ явах болоо гэж найдаж байна. Окей. За 16 оны эдийн засаг өсөлт ер нь хэдтэй гарлаа? Эцсийн тоол гарааг байна. 4-р улирлын байдлаар эдийн засгийн GDP-ийн өсөлт гарааг байна. Гэхдээ бидэнд одоо мэдж байгаа хамгийн эзэн байдлаар 3-р улирлын GDP байна. Бид хасах өсөлттэй байгаа. Хасах хэд вэ? 1.3 билгүй лээ. Хасах өсөлт гэдэг чинь буурагчсан гэсэн үг тийм. Тийм, манай эдийн засаг маань бодит буюу одоо 10 оны үнээр юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө болохоор одоо бидний үйлдвэрлэж бүтээгдэхүүнийг өнөөгийн үнээр буюу 16 оны үнээр үзүүлэх биш. Үйлдвэрлэж бүтээгдэхүүний буюу нэг тоо хэмжээгээ 10 оныхоо үнэтэйг харьцуулаад үзэх юм бол манай эдийн засаг маань агссан. Одоо юм дэмдээ төргөр илэрхийлэгддэг нь агссан. Тэгж харагдаж байна. Нэрлсэн дүнгээр яг жоохон өсөлттэй. Яг өнөөдрийнхэн төгрөгийнхээ үнцээр ингээ хараад үзэхлээр. Тийм. Буюу бид нар ерөнхийдөө болохоор үнийн өсөлтийг л авч хайсан яг цэвэр өсөлт маань. Тэгэхээр чи яагаад заавалчгүй 10 оныхтай ингэж харьцуулж байгаа? Эсвэл бол зүгээр хэдэн оныхтай харьцуулах нь хамаагүй юм уу? Гэхдээ яг зарчим нь болохоор ерөнхийдөө 5 жилд нэг удаа суур оноо өөрчилдөг байхгүй. Тийм. Тэгэхээр яг бид нар өмнө нь бол 2000 он, 2005 он, 2010 он гэдэг суур. За би хэзээ нэг 10 он гэдэг суур чинь өнгөрсөн оны сүүлээс энэ ихээр хитэр ойлооны GDP дээр анх тооцогдож эхэлсэн. Тийм суур. Тэгээд яг бид нар нөгөө үнийн нөлөөллийг аваа ичгаар бидэнд ямар давуу тал бий болж байна вэ гэхээр би өнөөдөр өчтөр хоёр талх үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр яг хэдэн талх үйлдвэрлэж байна гэдгээр хацуулж байгаа байхгүй. Бодит тоо хэмжээнд. Тэгэхээр эдийн засаг маань агч чана гэдэг чинь юу гэхээр миний үйлдвэрлэдэг талхны хэмжээ буутсан байна гэж гэсэн. Үн байхгүй. Тэгээд яг одоо юу эдийн засгийн бүтээн хэмжээ нь бол амар муугдсан байна л гэсэн үг шүү дээ. Тийм нөгөө яг гэхээр мэдээж бид нар ажиллаж байгаа ажлах хүчний тоо юм уу эсвэл тэнд ашиглаж байгаа капиталын тоо гэн тогтмолыг үзчих юм бол GDP-ийн өсөлтийг бол бид нар яс бүтэмжэн бууж байна. Ер нь тэгээд заавалчгүй эдийн засаг ингээд өсөж явах ёстой юм уу? Яг одоо бүрийн философийн хэмжээнд ярил л да. Би тэрийг ерөөсөө ойлгодгүй. Жил болгон GDP-ийн өсөлт, эдийн засгийн өсөлт гэж ингээл ярьдаг. Тэр нь одоо яг эдийн засгийн яг үзүүлэлт болохоос биш. Эдийн засаг нь өөрөө байнга тэгж өсөж тэлж явах ёстой юм уу? Эдийн одоо ерөнхийдөө бид нар эдийн засаг гэдэг юмыг ганц одоохон хүмүүс шууд эдийн засгийн өсөлт гэдэг болохыг шууд GDP-ийн өсөлт гэж ойлгодог л да. Буюу GDP-ийн өсөлт гэдэг чинь цаана чиний эдийн хэмжээний үйлдвэрлэлд хийж юм буюу нөгөө талд нь чи эдийн хэмжээний орлого олж байгаа гэдэг тал болж байдаг. Наадхыг чинь яг нэр өнөхөр өсөж явах хэвээр бууж явах хэвээр мó гэдэг эргээд явхаар эргээл нэг хүнд ногдох орлого буюу одоо чинь тухайн нэг хүний орлого тийм ээ яаж нэгдэж айгу гэдгийг л өнөхөд илэрхийлэх гэж үзэж байгаа байхгүй. Тэгэл яг билүү ингээд нөө макрогоос макро руу шилжчихээрээ бүх хэдийн юу олчгаараа нөгөө тэгш бус хуваалт гэдэг янз бүр ойлголтод гарч ирэн л тээ. Гэхдээ ер нь бол зүгээр үндсэндээ бол миний одоо нийт энэ Монгол улсын нутагт төсвөр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн маань үйлдвэрлэл маань буюу үйлдвэрлэлд амжаад цаашдаа эдийн засгад харах байгаа энэ нэг орлого гэдэг юм маань яаж байна гэдгийг л харж байгаа. Яагаад өсөж явах хэвээр бэ гэхээр ерөнхийдөө буулгахгүй байх шалтгаан нь болохоор ингээд яг энэ ч нэг эдийн засгийн баланс л да. Миний орлого бууна гэдэг чинь одоо яг бид нэр 16 оныг ярихаар илүү тодорхойлох. Яагаад тэгэхээр яг эсвэл бүгдээрээ яриад хэлээ л да тийм үү. Яа тэгэхээр санаа би зүгээр одоо шинэ 16 оныг юу гэж харж байгаа вэ гэхээр
бид мөнгө авахгүй байсантай холбоотой гэж харах байгаа байхгүй. Гэдэг шиг эргээ харахаар одоо яах вэ гэхээр нөгөө энэ би хэрвээ эдийн засаг маань өөрөө өсөлтгүй болоод буураад ах юм бол нөгөө эдийн засгад эргэлдэх мөнгө гэдэг юм байхгүй болчихно гэсэн. Мөнгөний хэмжээ бууна гэсэн. Буюу нөгөө талдаа дараа бүхний эрэлт бууж जैन, эсвэл нийлүүлэлт бууж जैन ч гэдэг юм уу те. Тэгээд эхлэнгүүтэл чинь яг нөгөө хүмүүсүүдийн орлого тодорхой хэмжээгээр буuna. Тэгэхээр дам нөлөө айгүй ихтэй. Тэгэхээр одоо бид над зүгээр яг эдийн засгийн талаас одоо зорилгоо юу гэж тавьж байна вэ гэхээр тодорхой төвшөнд тодорхой хэмжээний өсөлт байх хэрэгтэй гэдэг тийм зорилттой байдаг байхгүй. Яг ийм балансын хэмжээтэй бүр ингээд нарийн ярих юм бол инфляци бүр хамгийн одоо юу гэдэг тодорхой байдаг. Инфляцгүй ажиллахгүй. Инфляци тодорхой хэмжээний инфляци байх хэрэгтэй. Гэтэ нөгөө оптимал инфляци нь юу юм бэ гэхээр ихэнх төв банкуд юм эсвэл хөгжсөн орнуудын төв банкуд одоохондоо юу тодорхойж байна вэ гэхээр чиний эдийн засаг чинь тодорхой хэмжээний өсөлттэй байхын тулд тодорхой хэмжээний инфляци байх хэрэгтэй. Буюу инфляци гэдэг чинь юу гэхээр чиний үйлдвэрлэгч нарт өгж байгаа мотивац ашиг олох тийм энэ чиний бараа бүтээгдэхүүн чинь зарагдах тэр мотивац. Дефляци байна гэдэг чинь цаанаа юу хэлж байна вэ гэхээр эрэлтгүй байгааг нь илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг үхээр 2% инфляци гэдэг бол чиний эдийн засаг чинь эдийн засгийн янз чинь тодорхой хэмжээнд өсөх үндсэн суурь чинь яг болж байна. Үүнээс даваа явчих юм бол юугаа нөгөө үйлдвэрлэгч чинь инфляци гэдэг чинь дахиад нөгөө талд нь зардал авчих штэ. Дахиад муугар нөлөөлнө үйлдвэрлэлт чинь буучих юм бол бас муугар нөлөөлнө. Тэгэхээр яг үхээр 2% гэдэг зүйл бол ерөнхийдөө хамгийн оптимал инфляци юм байна. Тэгэхээр яг үгээр зөв санаа нь инфляци нь GDP-гээс банк одоо юу гэдэг юм тийм үү? Энд чинь өөрөө бүгдээрээ эдийн засаг гэдэг юм чинь өөрөө айгүй олон юмны баланс авахгүй. Нийлбэр үү? Айгүй харилцан хамаарсан гэдэг нэг нэсээ ингээ хацаа ингээл нэг бүрхүүл дотор бүх айгүй олон юм одоо юу гэдэг эсвэл уутан дотор айгүй олон бөмбөг ингээ хийсэн ч юм уу тий. Ингээл нэг нь эндээс нь бид хатахад нөгөө тал руугаа ингээ түлхийдээ гарч яадаг ч юм уу тий. Ингээд айгүй ингээд юм цогц бүхэл юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх юм хоорондоо ингээд хамгаалж байдаг. Төгс үзүүлэлт биш. Гэхдээ хамгийн боломжийн хүн болгоно нэг ойлгох хэмжээнд нь хялбар ганц тоогоор ингээд илэрхийлдэг л үзүүлэлт болчиход байгаа шүү дээ. Тий, яг зөв эдийн засгийн одоо GDP-ийн өсөлт гэдэг. Тий, GDP гэдэг бол гол юм нь бидний үйлдвэрлэл яг хэдийн хэмжээнд бүтдэг үйлдвэрлэж байгаа. Гэтэ бүр ингээд сайн ярих юм бол GDP гэдэг чинь бүр яг бас сайн илэрхийл биш байхгүй. Энэ дотор хамгийн сайн илэрхийлж байгааг нь юу гэж хэлдэг вэ гэхээр үндэсний орлого гэж нэрлэдэг. GDP үндэсний орлого үндэсний төдөлгөөн. Тодорхой төдөлгөөн. Энэ хоёрын зөрүүний яд гэхээр тодорхой төдөлгөөн гэдэг нь болохоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж байгаа бараа төдөлгөөн. Үндэсний төдөлгөөн гэдэг нь болохоор Монгол улсын иргэн хүн үйлдвэрлэж байгаа нийт төдөлгөөн хэлдэг. Тэгэхээр одоо жишээ оюутлогоо гэдэг айгүй хамгийн секси сэдв шүү тийм үү? Оюутлогоо яг үхээр үндэсний нийт төдөлгөөнд за тодорхой хувь нь орно. Яг Монгол хүн үйлдвэрлэж байгаа. Монгол компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд л үндэсний орлох хэсэл. Дотоод Монголын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гэдэг утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүнд оюутлогын үйлдвэрлэл орох боловч үндэсний нийт бүтээгдэхүүнд орохгүй байх магадлалтай байна. Тэгэхээр манай үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг маань л дотоодынхаа нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол хамаагүй бага тоо явж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг чинь яг хил дотроо явуулж байгаа эдийн засгийн үйл ажиллагаа хийж байгаа. Үндснийх болохоор хилээр хийж гаргахгүй. Гэхдээ Монгол гэдэг тодорхойлолтоор хийж гаргаж байгаа. Буюу Монгол компани хэрэг хятад үйл ажиллагаа явуулж байгаа бол тэд нэрийг бас тооцоод ингээ оруулж байгаа гэсэн үг. Хэрвээ Монгол компани хятад үйлдвэрлэл явуулж байгаа юм бол тэр маань манай дотоодын нийт бүтээгдэхүүн тооцогдохгүй. Тийм, дотоодын нийт бүтээгдэхүүн тооцогдохгүй. Гэхдээ үндснийх тооцогдож байгаа. Тэгэхээр яг зүгээр энэ хоёр үзүүлэлтийн зөрүү маань бидэнд бас их гоё тийм бие өгнө л дөө. Яг Монгол хүн юу үйлдвэрлэж байгаа эсвэл Монгол нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан байгаа үйлдвэрлэгч нар юу үзүүлж байгаа. Тэрний импакт тэр нөлөөллүүдийг бидэнд өглөө. Одоо зөрүүн тэгээд хэд байгаа. Тэгээ энд манайхан хамгийн сонирхолтой тийм үүн бэ. Манайхан яг ÜХО гэж үндэсний нийт ÜНО үндэсний нийт орлого гэж нэрлэдэг байна манайхан. Айгуу давтаж муутай их бортолдог. Одоо энэ юунаас статистик хараанаас тэгээд одоо мэдгүй би бол яг тэр нэг тоо мэдээллийнх нь тэр чанар ч гэдэг юм уу те тэр наривчлалт нь бол нэгт мэдхэд одоо яг зүгээр гол нь аюу хэцүү л ахал та чинь бүх нэг яг л нэг Монгол нэршилтэй бүх юмны хатаага ингээ ялгаал жишээ нь оюу толгойг бид нэр офшорд байгаа дансны мөнгийг тооцох хэрэгтэй шүү дээ. Оюу толгойг жишээ нь би зүгээр
тодорхойлтын хувьд оюу толгойн жишээ нь үйлдвэрж бараавтад нь яаж хуваах юм гэхгүй л магадгүй нөгөө Монгол улс чинь 34% эзэмшиж чадсан 34-ийн өвнөр орлаад үлдсэн нийтээр нь бол татаад нэгдүгээр нь оруулдаг ч юм уу тийм. Нэг тиймэрхүү юм ялгаа хийдэг л ах л та. Яг тодорхойлтын санагдахгүй. Гэтэл санаа нь бол яг хуу нэг жилдээ нэг тоо гарах нь гаргадаг. Тэгтээ тэр хоёрын хоорондын зөрүү бол нэлээд байдаг. Би буруу санааг бол 10 оны үеийн тоо манай дотоодын нийтүүд 10-аад орчим тэрбум 10 эдэн тэрбум гэж хахад нөгөө тэн 4 орчим тэрбум. Яа тэрлэн төгрөг их 80 төгрөг гэж явж байсан. Их л зөрүүтэй байсан санагдаж байна. Тий. Айгуу 2 тэрбум 10 тэрбум доллар. Иймэрхүү ялгаатай болж харагдах гэдэг. Юу нь бол баг л 2 10 биш. Тэгэхээр 8. Тий 2 юм versus 8 нэг тиймэрхүү. 2 тэрбум доллар versus 8 тэрбум доллар ч юм. Хөөр хийдөө гэж. Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн өсөлтийг нөлөөлж байгаа. Монголд өөрсдөө биш баахан гадны хөрөнгөөр олттой компани болж таарах гэдэг юм. Жишээ нь Америкуудыг харах юм бол Америкууд тодорхой нийтүүдэнд хамт бас яг тэр үндэсний нийтүүд хүнийг бас GNP гэл тийм гаргадаг шүү дээ. Тэрийг айгүй их бас янз бүрийн одоо тайлангуудаа айгүй хэрэгэлдэг. Тэгээ тэрэн дээр айгүй их дүгнэлт бичдэг. Тэдний хувьд бол бүр хэцүү байгаа шүү дээ. Жишээ төв дамсан корпорациудтай ч гэдэг юм уу тий. Тэгээ тэр нь Америкийн хөрөнгө оруулалтаа 100% ч юм уу хэд хэдэн хувийн хөрөнгө оруулалт гэдэг гэл. Тэр компаниуд тэр статистикийг бол тэднэр тодорхой хэмжээнээс гаргаж чадж байгаа. Тэр энэ дээр айгүй их одоо фокус өгч тэрийг айгүй их хатдаг. Apple чинь тэгээд одоо Ирландын компани болж тарчаад байгаа. Ирландын дотоод нийтүүдэд тооцогдоод мэдгүй. Тэгээ үндэсний тэн дээр яг яадаг юм мэдгүй. Нийт үйлдвэрлэл нь 100% болвол хятад явагдаж байгаа шүү дээ Apple. Foxconn дээр бүх юмнуудаа тэнцээ. Эзэмшлэн Гарланд явж байгаа юм. Foxconn дээр юмнуудаа үйлдвэрлээд дэлхийд даяар зарж байгаа. Тэнгуутаа мөнгө нь цуглархтаа болохоор Ирландд цугларч байгаа. Ирландд жилөө нэг тиймэрхүү нэг сонин эсвэл бол яг нөгөө бас бүс нутаг дээр ингээд хамаарад ингээд явж байгаа. Гэхдээ нийт одоо борлуулалтынхаа эсвэл нийт ашигын дийлэн хувь нь бол Ирландын хинж байдгүй нэг тим компани гэж цугларч байгаа. Тэрний яг Apple эзэмшлийн компани дээр. Яг миний ойлгож байгаагаар хэрэг яг наад кейс дэвшин бол илүү Америк руу болох байх л та. Яг тэгэхээр тэр компани бол зөвхөн бид нар нөгөө мөнгөний кэшийг харах юм бол Голланд цуглаж байгаа юм шиг харагдаж байгаа болоош. Тэр чинь тэнд авчиж цэвэрлж байгаа шүү дээ татвараасаа. Тий. Тэгэнгүүт л яг үхээр нөгөө Apple чинь өөрөө олоо эзэмшил гэдэг утгаараа тэр эзэмшлийн л хөх байх л та. Тэр онлайнд авах. Тэгэхээр чин аль эдийн засаг руу гарах. Дэлхий гэдэг чинь угаасаа нэг л юм чинь аль нэг рүү орох хэвээр. Гэхдээ бол би бол яг жүжигж нөхөр эзэмшлээ хөө. Чин оюун толгойн хөрөнгийг одоо яг шүүхөөгөө би бол зөв төсөлтөд 34% Монгол аваач тавьчаад 66% эзэмшлийн хөөх байх л та. Тэгэхээр TRQ-гийнхаа 66%-ийн одоо хэдэн хувийн 50 хэдэн хувь нь одоо Австрали, Америкт миний бодлоо Австрали анх яатай бүртгэлтэй компани болоо. Гэтэ лист нь болохоор Англи болон Австрали лист компани тийм дүүл листэд 2 headquartersтай юм шиг. Нэг нь зэрэг, нэг толгойтой үйл ажиллагаа. Тэгэхээр нэг тийм асуудалтай л да. Гэтэ ерөнхийдөө бол үндэс эзэмшлээл ингэж дагаж яадаг баг. Тэгэл тэр тооцогддог баг гэж л бодож байна. Гэтэ ер нь бол айгүй хэцүү. Яг хэцүү нь бол үнэн. Ялангуяа том эдийн засгаар бол гэхдээ бид нар бол айгүй сайн тооцдог гэж бодож байгаа. Гэтэ тооцоонууд нь 100% ингээд зөв наривчлалтай байхсгүй. Гэтэ ерөнхий индикейшны нөгөө зүг чиг хандлагын нэг тодорхойлцсон байхад л бол ерөнхийдөө бол ойлголттой болчих жоож штэ. Яг нарийн сүүлийн тэдэн цент хүртэлх бол ийм байх штэ гэдэг юм л бол угаасаа тэнийг ойлголтлоо л та. Статистикийн хувьд ч гэсэн статистик тооноо чинь бид нар жилийн эцээр ингээд эцэг гардаг штэ тий. Тэр тоо чинь дахиад жилийн дараа өөрчлөгдөх байхгүй. Яг хөөөр бид тэрийг яаж авах мэжсэн гэхээр яг зөв нэг чи юу мэдэх вэ? Fan chart гэдэг forecast гэдэг. Fan chart гэдэг. За. Яг түүхээр нөгөө юм цэгэн таамаглал хийхгүйгээр ийм одоо юу гэмдэ одоо сэвүүр шиг юм тий сэвүүрийн хажууд дэшээ ингээд битүүлсэн юм шиг ийм юутай хэлбэртэй юм чарт буюу тэр нь болохоор таамаглалаа болохоор юм юугаа тодорхой мужаар ингэж таамагладаг байхгүй. Тэгсэн чинь яг үхээр бид нар анх юу байх та тэр таамаглалтаа нөгөө хамгийн эхлэлийн цэг нь болохоор нөгөө жишээ нь бид нар 16 онд дахиад 15 оны эцсийн тоогоо ингээд зоочоод тэгээ тэндээс нь эхлүүлээд ингээд дивүүрээ ингээд зураад ингээд арайгаар ингээд зудаг байсан байхгүй. Тэгсэн чинь сүүлд ингээд хаад байсан чинь бусад орны шинэ юунууд форкасууд
энэ эхлэлийн цэг буюу 15 оны маань GDP бүрт өөр юм тодорхой юм юутай мужтай. Тэг юм ашиг яг үгээр нэг юм лайн яваад actual тоонууд ингээд бүгд ингээд лайн явж агаад яг forecast-аас нь эхлээд ингээд арай явна шүү дээ. Өмнө тий санаатай. Тэгсэн чинь actual нь хүртэл юм бандтай байсан хэрэг. Тодорхой юм мужтай. Тэгээ гайхаад яг ямар ч утгаас чинь нөгөө actual нь хүртэл бодит тоон гарцсан өмнө report-лоо эцэг гарцсан тоон хүртэл өөрөө өөрчлөгдөж яадаг. Тэгэхээр тэр нь бас тодорхой юм мужаар ингээд хэлбэлцчихэд тэр хэлбэлзлийг бас оруулж байгаа. Тэр нь тэгэхээр яг үгүй санаа нь байх ёстой юм уу? Энэ байх ёстой гэдэг бүр үжээ тэр юм тэр таамаглалыг хийж байгаа усад хөлөө ширцэн. Тэрийг өөрийнх нь таамаглалтаа шингээсэн. Тэгээ харуулах байдал нь хүртэл тэгээд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг үгүй тоо статистик гэдэг юм бол хязгаарч зүв бай. Бид нэг утгатайгаар зөв гэж хэлж чадахгүй. Яа тэгвэл тэр тоо маань ямар нэгэн нөхцөл байдлаас эсвэл би шинэ өнөөдөр олсон алдаанаасаа болоод би history-д байгаа тэгээ өнгөрсөн санаатайгаа засч байгаа бол тэдний алдаагаа засч байгаа. Өөрчлөж болно гэдэг санаа. Нийт статистикийн 40% нь худлаа байдаг гэдэг статистик байдаг шүү дээ. Тэр статистик бас худлаа гэсэн. Circular reference хийж байгаа юм шиг. Би энийгээ ингэж явж идэв. Юу сүүлийн гарахаас өмнө 3-4 сарын явцад бол амар hot topic гэдэг бол нэг нь гадаадын банкуд Монгол орж ирэх үе нэгдүгээрт хоёрдугаарт болохоор 5-7 асуудлууд байсан. Юу хоёлаа энэ юуны талаар банкуудын талаар ярил л да. Гадны банк Монголд оруулж ирэх юм бол чиний бодлоор юу гэж бодож байна? Сайн уу муу юу? Ямар үр дагавар? За сайн муугаа ерөөсөө болий зүгээр л бидний энгийн хүмүүсийн амьдралд яаж нөлөөлөх боломжтой вэ гэдгээ. Сүүлийн үед бас нэг legislation дээр гарсан юм уу, хууль мэл гарсан ч юм уу. Эсвэл нэг драфт явж л байгаа бах. Тэндээс чамд ирээ мэдээлэл эднэр байгаа үнэ олон нийтэд нийлэлтэй болсон уу юу? За яг тийм хуулийнхаа хүрээнд болохоор нөгөө гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай хууль гэдэг өргөн барьсан гэж явж байгаа юм л да. Гэхдээ би за хамгийн сүүлдийг зарлаа да. 7 өдрийн эхэнд 2-3 дахь тарж яхад би нөх хуулийнхын драфтыг олж авч харч санаатай. Яг ямар юу байгаа юм гээд тэр нь өргөн барьсан нь болохоор оны яг өмнөх нь аахгүй 29-нд тийм 5 дахь онцоо өргөн барьшаад байдаг. Гэхдээ олон нийтэд ерөөсөө уг нь бусад хуулиуд нь болохоор хуулиуд ирэхэд өргөн байрлаа гэхэд маргааш нэг тэр өдөртөө нөгөө парламент цагийн юмд тавигддаг байхгүй өргөн барьсан хууль ингээд тэр хуулиудын тавигдахгүй л байгаа даа. Тэгээ би гас нуу хаах юм байт юм болов гайхаад байгаа. Гэхдээ би яг ямар хууль барьсан нь бол тэр хууль өргөн барьсан хүмүүсийн тайлбар тэнд яг мэдээнээс ингээд харахад бол санаа зовлтгүй банкудаа санаа зовх юм байхгүй яагаад гэвэл та нарын маркет буюу та нарын хадгалах зэвсэгчдэр бол өрсөлдөхгүй. Энэ бол зөвхөн хөрөнгө оруулах зорилттой орж ирэх банкуд юм аа. Тэгэхээр тэр банкуудын үйл ажиллагаа нь бол зөвхөн зээл олох зорилттой. Өөрсдийнхөө хөрөнгөийг байж ирээдэлдэг тийм санаа хэлжлээ л дээ. Гэхдээ яг зөв миний санаа зовж байгаа юм. Уг нь банкуудын гол өрсөлдөг маркет чинь зээлийн зах зээл шүү дээ. Мөнгө олж байгаа юм тийм. Орлого өөрсдийнх нь орлого олж байгаа гол үндэс нь бол зээлийн зах зээл байгаа гэдэг. Хадгаламж бол яг их усүрийн дайн бол байх нь ойлгомжтой. Гэхдээ их усүрийн дайн авахгаас бол хадгаламжийн тодорхой хэмжээнд өндөр байдаг нь бол яс үнэн. Гэтэл нөгөө талд нь хадгаламж буюу зардал тал дээр нь одоо өөрийнхөө ашиг орлого тал дээр нь тийм их дахиад илүү одоо хямд өгөх устэй хөрөнгө оруулагч нарыг оруулж ирээд тавьчихаар арилжааны банкуд нь бол мэдээж зургууцах нь тодорхой. Тэгэхээр яг хөнгөр орлогыг энэ тодорхой хэмжээнд нөгөө ашигын хувь буюу ашигын маржин гэсэн юм ба шүү дээ. Тэр хэмжээ бол буурах нь тодорхой болно гэсэн үг л дээ. Энийг гадны банкыг Монголд оруулж ирэх ашиг сонирхол хэнд байх вэ? Одоо лобби хийж байгаа ч юм уу? Гадны банкуд за яг Монголын улс төрд ингээд нөлөөгүй гэж бодъё л да. Яг миний бодож байгаагаар бол ялангуяа том хөрөнгө оруулах сонирхолтой байгаа улс байна уу, компани байна уу тэднэрт бол сонирхол бол байгаа л да. Жишээ нь за бид зүгээр хятадыг л авч ил да зөв. Хятадыг ярих жоохон муулах гэдэг юм шиг хүмүүс хүлээж авч байгаа. Гэхдээ зөв санаа гэхлээр нэрээ Bank of China л гэж ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр бол төлөвлөгчийн газар нь бас энэ чинь нэгдэж юм шүү дээ. Энд бол нэгдэж дуудаж байгаа. Өнөөдөр өчигдөр бас Монгол акц захирлын зөвлөх хуралдаад Trade and Industry Bank of China. За тэрэнд бас төлөвлөгчийн газар нэг хэрхий нөхчлөө гэлтэж. Худалдаа аж үйлдвэрийн банк гэсэн. Тийм. Тэгэхээр яах гэж нэ вэхээр зүгээр чинь би хятад хэрэгсэн бол надад амар байхгүй. Би энд хэрэв банктаа бол миний бүх санхүүж бол би
За яг зээл болох зээлийнхэн лайныг нээчлээ тийм засгийн газар та. Тэгчингүүт л миний бүх арилжаа би бүх яг үгээр бид нар юу мэддэг вэхээр хятад манад 100 сая долларын зээл өгсөн бол тэр 100 сая доллар заавал хай талдаа ямар нэгэн төсөлтөй явдаг. Дандаа. Буслагын тусламж гэсэн бол тэр нэг жоох хэмжээний жишээ нь 100 сая зээлдэг бол нэг магадгүй саяыг ч юм уу эсвэл нэг 10 саяыг буслагын тусламж гэж өгдөг. Тэрийг бол монголчууд өөрсдөө яаж зорлох өөрсдөө мэддэг. 100 саяг бол хятад бол өгөхдөө дандаа хойд талд нь ямар нэгэн төсөл байх хэрэгтэй шаардлагатай. Энэ мөнгөө тийшээ хийх ёстой. Чиглүүлж өгдөг юм тий. Жишээ нь одоо тэрбум доллар ярьсан шүү дээ тийм үү? Тэрбум доллар ярьсан готлаа эгийн голын цахилгаас анзанд 800-ийн үлдсэн 700-ийн үлдсэн 300-ийн жишээ нэг манай шин нисэх руу барах замыг барих хэрэгтэй. Тэгэнгүүт л 700 дээр нь Оросууд жоохон вето тавиад эхлэнгүүт л окей за тэрийн төрүүлээч дараагийн прожект олчих. 300-аа эхлүүлээ. Тэгэнгүүт л төслөө олонгоо дөрөнгүүт л за окей одоо энэ төсөлтөд чинь хятадын компани ажиллах хэрэгтэй. Тийм. Гүйцэтгэгчээр гэдэг шаардлага тавиал эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг үхээр одоо тэгэхэд чинь яг үхээр тэр зүйл дээр нэг дотоод байсан нь юу гэхээр нөгөө санхүүгийн гүйлгээнүүд заавал Монголын банкуд системээр орж ирсэн Монгол хүмүүс компаниар эсвэл энд байгуулагдсан компаниар ч юм уу тий дамж орж ирэх нөхцөл бүтэжсэн байхгүй. Одоо хятад банктай болоод эхлэнгүүт л яг үгээр шинэ би зүгээр амар авахгүй бүх юм миний контрол дотор байгаа. Банкныхаа гүйлгээгээ би бүх гүйлгээгээ хий чинь систем яг үхээр тэр ахын банк тэр системд орж ирсэн мөнгөөрөө яригдана. Тэгээд яг үгээр тодорхой тунд нь нэг дахиад Монгол банк зуршлагч болж орж ирэх нөхцөл буюу тэдний хувьд магадгүй санхүү юуны зуршлын зардал хэмтрэх нь магадaltaй байхгүй. Энтэй адилхан бусад хөрөнгө оруулагч ч гэсэн жишээ нь одоо өөр гадны том банкуудыг заавал хятадын биш л дээ. Одоо улсын жишээ нь одоо юу гэдэг тийм үү? HSBC ч юм уу тийм. Орж ирсэн нөхөлтэй бол ING ч юм уу тийм. Тэгвэл яг үгээр тэгэхээр яг үгээр тэдний хувьд тэр хөрөнгө оруулж байгаа компани хувьд ч гэсэн тэр нь хамаагүй амар байхгүй. Жишээ нь Europe-д магадгүй ING ашигтай байж болно шүү дээ. Ягаад гэвэл бүх гүйлгэн чинь ING-ийн салбараар тэгээ Монголын салбар л ингэ юугаар ингэж ордог байсан бол одоо Монголд салбартай болчих юм бол шууд тэр ING-ийн юун дээрээсээ данснасаа шууд нөгөө юунод руугаа. Ягаад гэвэл жишээ нь манай банкны системийг эрсдэлтэй гэж үнэлж болно шүү дээ. Тий. Буюу тэнд байгаа транзакшн дээр нь тэр гүйлгэн дээр нь хаа нэг газар нь гацалт үүсгэх гэдэг эрсдэл том эрсдэл байж болно шүү дээ. Тэгвэл тэрийг арилга болгохын тулд энд ING-ийн салбар байгуулчаад ING-гаар бүх гүйлгээ хийх магадлалтай байхгүй. Тэгэхээр яг одоо оюутхан долларын орлого эднэр бол шууд бус аргаараа бол Монголд самрагдах. Тийм. Үйл ажиллагааны хувьд оюутлогоо үйл ажиллагааны тэр банкны систем дээр үйл ажиллагааны эрсдлийг багасгах аюул даваа талтай. Тэр мөнгө нь орж ирэх бол орж ирнэ. Гэхдээ Монголын банкар биш магадгүй ING дээр гадаадын хөрөнгөөр гадаадын активтай эзэмшилтэй Монгол банкаар дамжиж орж ирэх. Тэний яг муу сайн гэж одоо хүмүүс гэл яриад эхлэх байх л та. Яагаад заавал монголоор биш гэдэг тийм. Гэтэ миний бодлоор бол нэгдүгээр энэ чинь бизнес чинь бүгд эрсдэлтэй байгаа эрсдэл айл бол багасхыг л бодож байгаа. Тэгэхээр тэр чинь хэрвээ тийм үйлдэл хийвэл тэрийг бид нар буруутгах ямар ч үндэс байхгүй болчихж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн чинь бүх юм хуулийн дагуу хуулийн хүрээнд хийгдэж байгаа гэдэг. Байж дээ. Тэгэхээр уул нь бол за зүгээр ингээл таамаглал үзье л да. ING Монголд өөрийнхөө охин банк, өөрсдийнхээ нэг банк, арилжааны банкыг ингээд үүсгэн байгуулчлаа. За тэгэнгუутаа оюутлогоо ч юм уу Риотинтон өөрсдөө ING дээр данстаа. Олон улсын ING дээр тэгэнгуутаа баяжмлаа зарлаа. Мөнгө нь хятадын одоо хөдөлж авч байгаа хүмүүсээс мөнгөө цуглуулад ING-ийн дансан дээр орууллаа. Монгол дахь ING. Тэгэх болцоотой болж ийн гэсэн үг үү те? Миний бодлоор магадгүй. Яагаад тэгэхээр яг юуныхаа Монгол руу яг уурч байгаа нийт долларын хэмжээ нь бол гэхдээ тэр эргээд дахиад яг процессын хувьд яг үнэхээр тех сонирхолтой байна уу эсвэл одоо байгаа шиг тэг гадаанаа хадгалж чаад тийм үү одоо гадаа хадгалах гэж явах ерөнхийдөө шууд ингээд Монголын банкны системийн гадуур байгаа шүү дээ. Гадуур тэгүүчээд зөвхөн зардлаа оруулж ирэх тиймэрхүү байдлаар явах үг гэдэг дахиад шийдвэрэн лахал та. Тийм. Тэгтээ миний бодлоор яг тэр эрсдэл талаасаа болохоор тэр процессыг хийхэд тий бүх орлогоо Монголынхаа энд юм дээр аваад хийхэд бол илүү амар болж байгаа байх. Тэгэхээр тэр бол зүгээр одоо нөгөө сул талын ярих юм бол Монгол банк орж ирсэн ээ. Сул талын ярих юм бол
Нөгөө одоо бүх гүйлэг чинь манай хэдэн банкуд томгүй банкуд руу орж хийж байгаа шүү, хийгдэж байгаа шүү. Том байна жижиг үний бүх банкудаар хийгдэж байгаа. Тодорхой хэмжээний урсгал нь хийгдэх болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө банк гэдэг чинь өөрөө маш хэмжээний гүйлгээ орж байгаа гүйлгээ гарч байгаа гүйлгээний дунд бол оршиж байгаа байгууллага шүү дээ. Тэрийг л менеж хийж тэрийг удирдах замаар одоо орж байгаа гүйлгээ удирдах л одоо оршин тогтнож байгаа байгууллага. Гэтэл нөгөө талд нь нөгөө эн чинь миний саний ярьсан гүйлгээнүүд ихэвчлэн хадгаламж гэхээс илүүтэйгээр одоо зуучлалын байгууллага үйлчилгээ өөрөө хадгаламжтад зээл гаргаж байгаа гэхээс илүүтэйгээр зүгээр ингээ ороо гарч байгаа урсгал дээр нь зуучлал үзүүлж байгаа байгууллага болж байна тийм үү? Санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа тийм. Гэтэл тэр үйлчлэгэнд нь хамаарагдах урсгал нь тодорхой хэмжээгээр алга болчихно гэсэн үг байхгүй юу? Тэр нь өөр одоо бусад банкудаар яваад эхлэх гэсэн үг. Тэгэнгүүтлэх банкны хувьд эрсдэлтэй л дээ. Ялангуяа Монголын банкнууд ялангуяа одоо нөгөө чөлөөтэй хөрвж байгаа энэ чөлөөтэй одоо хөрвөх буюу одоо кэш хувьд тийм ээ бэлэн мөнгөний хувьд бол багасах магадaltaй. Тэгэхээр тэр утгаараа бол банкудад бол ашиггүй. Нэгдүгээр орлогоо алдна, хоёрдугаарт одоо нөгөө бэлэн мөнгөнийх нь одоо урсгал багаснаар өөрсдийнх нь эрсдэлж байгаа үсэг ч юм уу эсвэл нэг тиймэрхүү ерөнхийдөө бол liquidity problem орох магадaltaй. Тэр нь тодорхой хэмжээний орлогоо алдна. Тэгэхээр ашиггүй болно л та. Яг гоо тэгээд бүх ингээд нэмэх бүх плюсүүд минусүүд энэ бүгдийг ингээд хооронд нь ингээд жагсаагаад ингээд харах юм бол амар комплекс юу харагдаж байгаа шүү дээ. Шийдвэр. Тий. Yes уу, no уу гэдэг шийдвэр гаргах гэж байгаа шүү дээ. Гадны банкыг Монголд зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ. Тэгэл амар их олон хүчин зүйлүүд ингээд бүгдээ ингээд мэдгүй тэгж жагсаад жагаад шийдвэр гаргадаг ч юм уу мэдгүй. Гэтэ ерөө би ингээд шийдвэр гаргаж байгаа л бүгдээ жагсаагаад хараал ингэхлээр яг ч бас 100% yes биш 100% бас no биш. Яг тэгэхээр нэмэгтэй байна, плюстэй байна, хасахтай байна гэл янз бүрийн юмнуудтай байгаад байдаг. Жишээ нь одоо шинэ цаг хугацаа бас энэ дээр сонгож болно шүү дээ. Яг тэгэхээр яг өнөөдрийн нөхцөлд манайх шинэ ийм жижигхэн зах зээл дээр магадгүй 3 юм уу 4 том банк байна тийм үү. Тэгэхээр буюу зах зээл айгүй ингээд хугаад авсан байна шүү дээ. Гэж хэлчихлээ. Тэгчингүүт ийм юм дээр том банк ороод ирчингүүт нөгөө дөрвөлөө тусдаа шинэ том банкт өрсөлдөх магадлал чадамжгүй учраас магадгүй нөө нийт нэг нэмэх хасахын үзэхээр хасах баг гарч бол магадгүй байхгүй. Яг нь манай банк систем илүү эрсдэлтэй гэх. Гэтэл энэ маань өөрөө тодорхой хугацааны дараа нөгөө банкуд ч ойлголцоод за окей ядаж 2 ч юм уу 3 нэгдээд нэг илүү том нэгдэл үсгэж байгаа. Одоо энтэйг өрсөлдөхүйц хэмжээнд тий өрсөлдөх томроод нэгдэй гэж юм тий. Тэгээд хэрэг тийм босон тохиолдолд магадгүй нөгөө хасах маань нэмэх рүүгээ урсах магадaltaй. Яг юм бол яаж хийж болно гэдэг санаа байхгүй. Дээр нь ганцхан бид нэр шууд өнөөдрөө шийдвэр гаргах уу ирээдүгээ хараад за ийм байж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн гаргасан шийдвэр маань ирээдүйд яаж нөлөөлж болох вэ? Эсвэл гэдгийг бас ингэ харж ааж шийдвэр гаргах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол амар олон талууд байгаа шүү дээ. За Монголын арилжааны банкуд бол энэ дээр бол улаанцаа шууд no гэж байгаа тийм. Гадны банк бол амар том өрсөлдөгч мангар хэцүү нөхцөл байдал үүсгээд ингээ явна гэдэг. За тэгвэл би зээл авч байгаа бизнесүүд дээр хүмүүсүүд дээр очингот нь өө зээлийн хөв буурна штэ наадах чи оруулж ирэх ёстой штэ гэд. Хямд их усэр Монголд ингээ эдийн засагт хэрэгж явах ёстой штэ ондоо газараас гэд. За тэгвэл хадгаламж эзэмшиж байгаа хүмүүс дээр очингот чи оо маань эдийн хадгаламжийн хөв буурна штэ гэл. Тэгээ байжснаа засгийн газрын төвшөнд очиод ирэнгут нь өө эн чинь эдийн засгийн өсөлт энэ тэрэг ингээд ийш тийшээ ингэж явж болно гэдэг. Хөдөлгөн гэл эргээр нь харна. Тэгүн гутаа дараа нь улс төрчдөр янз бүрийн улс төрчдөр очингот нь банкуудын Монголын арилжааны банкуудын Монголын улс төрт эзэлж байгаа нөлөөлөл эдэр чинь буураад ирэхлээр хамаагүй айтайхан юм биш үү гэдэг. Харин тийм. Тэгэхээр амар олон талууд ингээ байгаад идэг. Миний бодлоор бол энэ дээр бид нэг утгатайгаа шууд тийм одоо шүү дээ. Сайн юм уу гэж хэлэхэд болчих. Тэгэл яг шийдвэр гаргах нь улсын хурал дээр шийдэх хэрэгтэй юм аа яадаг юм. Одоо хууль батлаад тэгэл шийдэгчлээ. Тэгэхээр улсын хурал дээр гүйцэтгэлийн нь бол засгийн газар хариуцаад Монгол банк эдэртэй хамтарч хийх хэрэгтэй байх л та. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд нь за улсын хурал дээр 65 хүн нэг намаас бүгдээрээ болол гараа өргөхөд бол гайгүй бэлэн байгаа л гэж бодож байна. Ардын нам чинь өөрөөс харьцангуй нэгдэлтэй л гэж харагдаг. Гэхдээ хоорондоо тэр доторх зодоонууд нь ерөөсөө гадагшаа гарддаг болохоор хэлэхэд амар хэцүү л дээ. Гэхдээ хичнээн тийм байгаа боловч гэсэн намын дарга нь ямар байр суурь
байр суурин дээр тогтхоосоо хамаарат энэ асуудал чинь шийдэгдэх нь шүү дээ. Ер нь бол тэгж л ойлгож байгаа. Тэгээд намын дарга нь ямар ашиг сонирхол харж ийн вэ гэдэг. Улс эх орны ашиг сонирхол харж ийн үү, банкны ашиг сонирхол харж ийн үү, эсвэл бол эдийн засаг, улс төрийн янз бүрийн ингээл юмыг харж ийн үү гэдгээс хамаарч байгаа л. Тий. Тэгээд ингээд харахаар нэг хүнээс амар хамааралтай. Ус олчод юу тэр марчлаа. Гэхдээ яг зүгээр тэгэл хараар ойлгох юм бол жишээ нь нөгөө бидний одоо сонгоцсон байгаа нийгэм маань өөрөө өгөхөр хөв хүн бүр өөрийгөө л хичээх хэвээр өөрийнхөө одоо ашиг сонирхлыг дээгүүр тавих хэвээр гэдэг юм уу те. Тэгж чадах юм бол хөв хүн бүр дор бүр өөрийгөө сайжруулж чадна гэдэг чинь нийтээрээ эдийн засаг нийгмээ сайжруулж чадна гэдэг л үндэслэн ёо. Тэгчингүүд л чинь яг хөөр тэр дунд нь тэр зохицуулж байгаа одоо хүчийг эзэмшсэн байгаа тэр улс төрийн нам энэ чинь болохоор дор бүрний нэг хэсгийг нь унгааж агаад өөртөө ингээд илүүгээр буюу нөө баланс гэдэг юмыг нь алдагдуулах гал байна л да юм. Гадаа сүүлийн 4 жил гаргасан шийдвэр бол энэ одоо тэгж ойлгож байгаа. Нэг хэсгийг нь бол маш их одоо сайжруулсан. Гэхдээ нилээд их хэсгийг нилээ муудагсан. Тэр тундаа ингээд нэг юм бол эдийн засаг маань өөрөө нийтээрээ нилээд муудсан. Тэгэхээр яг үхээр энэ шийдвэр маань өөрөө яг л ножны хэлдгээр хэний ямар ашиг хөндж чинь гэдэгс аюу хамаарчлаа л да. Аль ч өнцгөөс нь харсан нэг бол нэмэх нэг бол хасах. Тэгэхээр чиний хувьд бол бас зүгээр л ингээл амар саарлал юм харагдаж байгаа. Харж байгаа юм биш үү? Би зүгээр хувьдаа юу гэж бодож байна вэ гэхээр найдаж байна вэ гэхээр энэ илүү эрэг орж ирснээрээ. Тий. Эрэг өдөлөөсөө гэж бодож байгаа. Эрэгтэй тэгэхээр бид нар айгүй яг зүгээр миний үндсэн болон нэгдүгээр тоод бид нар тэр хууль эрх зүйн орчин гэдэг одоо батлах гэдэг байгаа хуулиа нэлээд сайн нэгтэлсэн байгаа ах гэж найдаж байна. Тэр нь яг үхээр ямар нэгэн байдлаар яг энэ чинь мэдээж ашигын төлөө байгуулга гэж ирж байна шүү дээ тийм үү. Хитрхи их одоо тийм одоо ингэ тоглох орон зайг нөхчих үедээ. Тодорхой яг л нэг тэр одоо яг л одоо манай хуулиа тайлбарлаж байгаа тэр өнцгөрөө л тоглоосаа гэж бодож байна. Тэр бол айгүй том зүйл. Хоёрдугаар одоо шин манай бодлого боловсруулагч маань ямар нэгэн арбитражийн өнцөг баг гаргаж байгаа гэсэн. Буюу арбитраж гэдэг одоо шин юу гэдэг юм гэхээр одоо хамгийн том өнцөг бол нөгөө нөхдөж орж ирээд төсөл олдохгүй нэг нэрээр засгийн газрын үнцээс авах суугаад байвал ямар асуудал үүсэх вэ гэсэн л шүү дээ. Тий. Буюу тэр чинь яг үхээр нөгөө бага их усүүдээр манай засгийн газрын үнцээс ийм том өндөр байхад тэднэрт аягүй ашигтай байхгүй. Ямар ч юу ч хийхгүй засгийн газраас тэгэнгүүт нь нөгөө талд нь ямар эслүүс чинь нөхөө засаг мөнгөтэй тий үнцээс хамаагүй зараад мөнгөтэй бол тэрийгээр очиод нөгөө нийгмийн халамжаа шин юу байна ингээд мөнгөний ингээд хараагаад нөгөө уг нь ямар нэгэн төсөл хөрөг хэрэгжүүлж тэр нийгэмдээ ажлын байр бий болгох юм уу тий арай эргээр нөлөөлөх хэрэгтэй байсан юм маань засгийн газрын үнцээсэн дээр очиж суугаад өөр зүгээр хүмүүстэй хэрэглэг дэмжигдсэн маар цалин байна халамж байна явчих уу гэдэг тийм боломжлоо байхгүй. Тэгэхээр энэ бол нэг үнцэг. Зүгээр л нэг л үнцэг. Тэгэхээр иймэрхүү байдлын тийм юу үүсэхгүй байх тэр үндсэн нөхцлүүдийн аягүй сайн бүрдүүлж өгөөсэй. Хууль эрх зүйн сайн яагаасай. Бүрдүүлж орж ирэхээс нь бүрдүүлж өгөөсэй гэдэг миний зөв үнцэн найдлага. Хэрвээ тийм байж чадах юм бол мэдээж нөлөө нь бол хамаагүй эрэг байх. Ялангуяа одоо төрөний бид нэг том төслүүд юм уу тий том хөрөнгө оруулалт орж ирэх боломжууд аягүй бүрдчих байх. Тэгээ эн чинь бас юу яаж нөхөр гадны банк гэдэг утгаараа улс төрийн юу одоо яг энэ. За одоо энэ чинь political risk нь хацсангуу баг болчихно л юм да. Бид нэ банкуд яг манай банкуд ч өөрсдөө нэг улс төртэй аягүй холбогдсон гэдэг эсэл нь одоо бид арай холбогдоогүй тийм ирвэл очиж мөнгө башилсаж хөрөнгө оруулагч нар маань. Тэгэхээр тэр утгаараа тэр эсэл нь хамаагүй буух юм бол. Тэгэхээр тэр утгаараа хөрөнгө оруулалтууд шийдэх. Одоо шинэ хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулахын тулд айгүй олон юм харж байгаа шүү дээ тий. Нэг нь ч гэсэн жоохон засарч байгаа юм болов гэж бодож байна. Магадгүй л тий. Харин энд манад банкуд өөрсдөө одоо батлагчлаа гэхэд банкуд маань өөрсдөө яаж ажиллах вэ гэдэг бол айгүй том. Яаж хариулах вэ гэдэг тий. Реакц нь айгүй чухал байгаа байхгүй. Шинэ нэгдэж нийлэн гэх нү эсвэл ингээд чиний дөрөвний ярьжсэн тэр баахан acquisition эднэр явагдаад жижигхэн банкудаа бүгдийг хооронд нийлүүлээд нэг том банк болдог юм. Нийтдээ одоо манай системд 14 15 банк үйл ажиллагаа явуулж байна. Тэнд дундаас нь яг хамгийн боломжтой хамгийн найдвартай доктортой гэж харахад бол нэг ойролцоогоор 4 банк нийт зах зээлийн 80% эзэлсэн байгаа. Үлцээ 20% бол 11 банк хувааж байгаа шүү дээ тий.
Энэ үлцэн 11% зүгээр л нэг банк болгоод бүгдийн хооронд нь нийлүүлчих юм. Яг хэр амьдрал тийм амар хэлбэр байдаг гэсэн бол бүгдийг ингээд нэгтгээд нэг бүгдээрээ нийлээд нэг merger болоод нэг том банк болоод ингээд 5 банктай ч юм уу. Эсвэл бол 4 томынхаа хамгийн жижигтэй тэр үлцэн 11-ийн хоорондоо нийлээд ингээд нийт системдээ 4 юм уу 5 л арилжааны банкны үйл ажиллагаа 4 юм уу 5 арилжааны банктай л team систем болоод явчих юм бол бас боломжийн л юм тий. Яа, миний бодлоор бол гэхдээ энэ 4 5 хүн чинь хоорондоо бас юу ажиллахгүй шүү дээ тий. Олигополи үлээ тий. Яг гоо тэгэхээр картел үзгээд тэгээд бас засалыг үүсгөө тий. Эрсэл нь бол байгаа. Гэхдээ угаасаа л бид нэр нэг хизээч манайх банкны систем хизээч бид нар одоо өрсөлдөөн төгс биш юм аа гэхэд өрсөлдөөн зах зээл шийдэлнэр чадахгүй шүү. Тэгэхээр чи түрүүн хэлж 4 банкны системийн 80% эзэмшиж байгаа. Шууд автоматар биднэрт бараг л монопол руу төгссөн олиг зах зээл гэж харагдаж байна. Яаж юм нөхөр жишээ нэг банк магадгүй гадаад худалдаа хамгийн их гэдэг банк магадгүй ханшиг бол бараг л худлаа ирсэн монополоор тогтоодог ч юм те. Бараг л монополоор тогтоох гэж үздэг. Тэгэл өөр яа тийм жижиг айгүй жижиг салбарт айгүй олон жишээ сумдуудад хүрсэн тийм салбартай банкуд нь магадгүй тэр тодорхой сегмент үйлчилж байгаа зээлийн хүүг тодорхойлох монопол хэрэгтэй ч юм уу тийм. Чи ингээ өөр өөрсдийнхөө ийм маркетинг юу байгаа болсон тийм. Тэр болгон дээр тодорхой хэмжээний монополыг үүсгэсэн байгаа л гэсэн. Одоо үгүйсэн. Нэр банк гэдэг ингээ ярьж ирснээр сүүлж нөгөө юу сонссноо энэ ийм шинэ подкаст болсон BBC-ийн 50 Things That Made the Modern Economy гэдэг. Харин би тэрийг яг сонссон. Тэгтээ би сонсож байгаа. Planet Money-гийн нэг эпизод дээр тэндээс нэг эпизодыг татчих байгаа байхгүй. Тэгээ би харин сонирхоод яг тэрэн дээр бол нөгөө банкны үүсэл гарч гэх нь цаашаа. Гэхдээ олон улсын банкны системийн суурь нь яаж тавигдчихсэн бэ гэсэн нэг тийм нэг түүхийн хичээл болж лээсэн л да. Харин би яг надад чинь сонсчод энэ гой подкаст аж магадгүй би брейк марцсан байж. Сая чамаг гэсэн чи өө нэ би subscribe хийсэн байгаа. Тэрэн дээр амар сонь юмнууд явж. Чи тэр нөгөө банкныхаа юуг нь сонссон те? Банкныхаа подкастыг? Тий, би сонссон санагдаж байна. Үүсэл гал. Гэхдээ яг ингээд бодоод үзэх юм бол бас л амар гоё creative solution-ууд олсон байгаа байхгүй. Тий, чин сүмүүд аль нэг улсад ингээд нэг сүм байж байгаа. Нөгөө сүмийнхөө үйл ажиллагаанд одоо өргөж яваад жоохон томроод эхлэн гот нь өөр нэг улстай охин сүм байгуулаад ингээд амар том сүлжээ үүсээд ингээд явцсан. Тэгүн гутаа тэр сүлжээгээ ашиглаад санхүүгийн үйлчилгээнүүд үзүүлж исэн ламдар болж тарж байгаа байхгүй. Тэгээ нэг мөнгөний транзакшн гүйлгийг бас хийдэг болсон. Тэ нэгэндээ итгэдэг учраас эндээс нь би мөнгө аваад нөгөө талд нь төлж боломжтой болж байгаа учраас шууд энд нь мөнгөний аваад энд нь мөнгөний өгүүлждэг. Тэр одоогийн нөгөө Swift чинь одоо юу гэдэг MoneyGram гэдэг шиг үйлсүүдийг автоматар тэнд хийдэг болсон байгаа байхгүй. Яг бидний яг өнөөдөр ашиглаж байгаа кредит картын системийг тухайн үед яг ашиглаж байсан юм байна. Тэгүн гутаа өөрсдийнхэн currency өөрсдийнхээ мөнгөний тэмдэгтийг гаргаж ирээд ингээд явж исэн гэдэг. Бас л тухайд манай чинь монголчууд тэр үед 1000 зуун юу хийж явж байсан бөө мэд. Айгүй бол хээр тэгэл морой унаал малаа хэрэглэл хэвтчихсэн л баг л да. Тэг маахын чинь нөгөө бас банкны систем нэлээд дээр өгцөө үе. Тэр 1300 онд чинь гэрээгээ цаасан мөнгө бол угаасаа хувилан хааны юу л гэж явдаг шүү дээ. Яг бас нөгөө нэг санаа нь уг нь бол нөгөө бид өмнө ярьсан мөнгөний 3 үүрэгтэй гэл те. Тэрний бас л нэг аль нэг хэлбэрийг л нэг орлуулах нэг юмар орлуулж нэг шийдэх гэж л үзчихсэн. Жишээ нь мэдээж одоо ямар нэгэн хүлээмжшөрсөн мөнгөгүй бол би энд байгаа алтыгаа хаа явсан газар чижил явж сольж ямар нэг юм 8 хийхгүй бол болох болчихлоо байгаа байхгүй. Тийм эсвэл яа тийм нэг миний энд байгаа мал бол хөрөнгө гэж үзэх юм бол би тэрийг гэс хүрлээд өөр газар очиад машин өөр юм болгоё гэхэд бол чадахгүй шүү дээ. Тэрийг нэг малаа ямар хариулаад явуултаа нь шүү. Тэгэхээр тэрийг нэг одоо орлох эсвэл би энд ингээд ахад би тэр энэ хүнээс юм авлаа гэхэд тэрийгэ буцаагаад нөгөө хүлээмжшөрөх газар очиад зарах юм тий. Бодлого солих боломжтой. Тэр юу тэр бол айгуу том үүргийг бол яан зөв тодорхой хэмжээнд бол яах гэж үзчихлээ. Шийдэх гэж үзчихлээсэн юм шиг байна л да. Тэр подкастыг нэр subscribe хийгээд сонсох. Тэр миний бодож байгаа одоо 50 эпизод л юм шиг байна тийм үү? Эпизод юм уу? За бараг л 50 эпизод гарах юм шиг үлээ. Тэгээ эпизод болгоно айгу товчхон 9-10 минутанд багтаагаад.
Тэгээд одоо яг орчин үеийн эдийн засгийг бий болгож ирсэн бас нэг том innovation бол юу юм бэ л дээ. Цемент, конкрет. Юу зүтгэн гэдэг үлээ. Тэр чинь. Суурь. Биш ээ. Тийм. Конкрет чинь монголоор юу гэдэг лээ? Цемент. Одоо цемент чинь цемент шүү дээ. Конкрет чинь shit. Fuck. Юу лээ? Суурь. Окей. Бетон. Тий. Бетон тэр нэг амар сонир факт байлаа л дээ. Мексикт хүүхдүүдийн боловсролыг ядуу хүүхдүүдийн боловсролыг сайжруулахад хамгийн их нөлөөсөн хүчин зүйл юу вэ гэсэн чинь цемент гэж байгаа байхгүй бетон гэдэг. Яагаад вэ гэсэн чинь засгийн газрын зүгээс юу яасан гинэ хөтөлбөр хэрэгжүүлээд ядуучуудын хороол дээр айлууд дээр очиод шал нь хэрэг шорон шалтай байх юм бол одоо шалгүй те газар ингээд амьдарч явах юм бол тэн чин амар хэм дүнэр ч юм уу баг үндгүй шахуу ингээд цемент цутгаад тэгээ хатаагаад бетоноор ингээд бүрээд өгч байгаа байхгүй. Тэгээ явсан чинь гівэнд шууд нөгөө хүүхдүүдийн хүүхдүүдийн тэр боловсролын төвшин грейдинг тэр үзэлтүүд нь амар өсөд явцсан. Тэгээ яг юутай холбоотой байсан гэсэн чинь шорон дээр ингээд хүүхдэд тоглоод амьдраад ахлаар айгүй хэмжээний өвчин авах магадлал нь айгүй өндөр байдаг. Өвдлөө гэхэд бол хичээлдээ явж чадахгүй, хичээлдээ явахгүй байна гэдэг чинь юмаа сурахгүй байна гэдэг. Амар нэг сонин юугаар ингэж нөлөөлж ирсэн л. Тэр нэг иймэрхүү ингээд нэг гоё юмнууд юу байдаг юм бэ? Айгүй дайжгүй подкаст шиг санагдсан. Тэг шин сан. Тэгээд энэ Европын сүмүүд ламууд бас л эвгүй гараад ирлээ шүү. Орчин үеийн энэ сая бас нэг тэгээд тэд чинь бас маш хамгийн том газартай асуу гэж. Эзэмшлийн газартай. Тэгээд тэн дээрээ нөгөө сүмд итгэгч нарыг ажилуулж үр тариагаа өөрийнхөө агуулгаад авдаг ч гэдэг юм. Нэг тэр юу байсан те. Ядуу юу болж хахад өөр бас нэг түүхийн подкастн дээр явжсан чинь. Нэг бүх нийтээр өсөглөн нэрвэж хахад ганцхан сүмийн агуулгал дүүрэн тариатай. Тэгээд хаана очоод асуухаар өгдгөө. Тэгээд алж агаад авчин ч гэлээ үлээ. Хамгийн том сүмийн пастрыг алж агаад тэгжээж авч тэгж иргэдэд хараад өгдөг ч гэлээ. Европын түүхийг ингээд хараад үзэх юм бол улс болгонд нь ямар ч лсэн Christian болон католик гэдэг нэг юм тэр шашны хөдөлгөөн энэ шашин чинь амар том улс төрийн том эрх мэдэлтэй байсан нэг институт болоод ингээд явж ирсэн. Хаад ноёдуудтайгаа тохиролцоо хийдэг, бизнес хийдэг ингээд явж идэг. Тэгээ улс төрийн бас том бэкап авахын тулд их мөнгөтэй байх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд болохгүй бол хөдөлгөөн ачдаг. Болж байвал ярилцаал тахарчдаг. Гэхдээ яг энэ бүгдд нь хамгийн их нөлөө үзүүлсэн Ротшильдийн гэр бүл юм билээ дээ. Тэрийг би бол айлтгах шиг айгаад байгаа. Тэдний яг түүхийг ингээд би бас дахиж нэгөр амар сайн сууж агаад нэгтэлж агаад судлаад үзээд уншнаа л гэдэг. Айгүй сонирхолтой юм харагдаад байгаа. Өнгөцхөн ингээд зүгээр ингээд харах юм бол Ротшильдийн гэр бүл гээд зүгээр роялтихаас л бүр илүү байгаа байхгүй. 5 өөр улсад Европын улсад 5 өөр ах トゥ тэд нар бүгдээрээ тэр улсынхан банкны системийг ганцаараа ингээд татгацсан байгаа байхгүй. Тэгээ нэг улс хоорондын одоо санхүүгийн үйлчилгээ гүйлгээ хийх investment banking гэл янз бүрийн санхүүгийн инновашнууд ингээд хийгдээд явж л байсан л да. Бас тэрнийхээ хажуугаар айгүй хэмжээний улс төрийн юу тэ нөлөө үзүүлж исэн. Даймаа эднэр болж байхад ч нь бол данднараа шилдэн ашиг хийгээл явж исэн байгаа байхгүй. Тэгээ яг ингээд түүх ингээд бас сонирхож судлах хэрэгтэй юм. Тэгээд ингээд багсалцсан тийм ном ч юм уу, подкаст ч юм уу байдгүй тий. Мэдгүй. Номны хувьд бол байх л ёстой. Тэгээд энэ History Channel-уудын бүр дээрвийн юунууд тийм нэвтрүүлгүүд дээр нь бас нэг юм байх л ёстой. Ер нь бол нэг амар том юм comprehensive view хийсэн юм байх ёстой. Rio Tinto-гийн нэг хувь эзэмшиж исэн компаниудын нэг нь Rothschild-ийн банк байгаа байхгүй. Бүр анх Rio Tinto гэдэг чинь Бразилд үүсэж исэн төмрийн хөдрийн уурхаан компаниар л үүсэж исэн юм шиг л дээ. Red River гэдэг нэртэй улаан гол. Тэгээд тэрнийхэн
анх үүсгэн байгуулчаад үйл ажиллагаа явуулаад мөнгө төгрөг банк зээлтэй холбоотой байж байгаад ямар ч лсэн ороо шилтийнх нь 20-30 оны үед бол 70-80% эзэмшижсэн түүх байгаа юм байлээ. Одоо бол тэр чинь ингээд бүр амар дайлууд хийгээд хин хаана юу эзэмшиж байгааг нь мэддэхгүй. Амар олон давмгаалсан тийм хувьцаа эзэмшигч гүү болцсон тийм том олон улсын корпорац болчиход байгаа л да. Тийм. Хоёлаа 16-ныхаа явуулаа нэг эргээд орхоо. Тийм амар хатар шиг. Тийм зүгээр яг надад нэг юм байсан л да. Нэг тийм. Ингээл бодоол за юу бидэрт юу болов. Бид нар шин зөвхөн ингээ эхлээл та. Анх бид нар олон улсын зах зээл дээр нөгөө түүхийдийг унаж эхлэсэнтэй холбоотой л ерөнхийдөө 12 оны сүүлийн хагас руу юм ер нь эргэж байгаа байхгүй манад. Дээр нь тэгэл 13 онд чинь тэгэл төслүүд нь зогсоол. Нөгөө юмны үнэнаа тэгэнгүүт төсвүүд нь ашиггүй харагдаад тий тэгэл янз бүрийн төслүүд зогсоол эсвэл удаашрал эхэлж. Тэгэл ингээл 14 он 15 онд бид нар эдийн засаг яг эцэстээ хүрлээ тий яг л онлаа гэж маш удаа явлаа л да. Тэгээд одоо ингээд бодоол хийзээ унах юм. Үнэхээр ингээ ямар ч юм хийхгүй юм дэ хийзээ унах. Унсан гэдэг бид нар юугаар мэдэх юм гэдэг. Тийм доод зэгтээ хүрсэн гэдгийг яаж мэдэх вэ? Дефолт боллоо гэдэг нь одоо бидний үнэхээр унчлаа чадахгүй нэ гэдгийн шинж юм уу? Эсвэл одоо яа тийм засгийн газар санхүүжилтэд дийлхэ болоод за ингээ бууж өглөө гэж хэлдэг нэр юм уу? Эсвэл санхүүжилттэйгээ зүгээр за төв банктаа нийлж мөнгө хөвлөд хийлээ гэхээр нөгөө талд нь нөөц нь дууснаар бид нэг юм ингээд үнэхээр дууслаа гэдэг хэлэх юм уу? Ингээ хараал байлаа. Тэгэхээр над зүгээр нэг юм сан. Юу нэг ихэд бол мандаа яг эдийн засаг гэдэг юм аа яг одоо манай эдийн засаг зүгээр мөнгө л болчихсон юм байна. Мөнгө байвал бүх юм аюул сайхаар бүх юм. Яг бид түрүүнээс эдийн засаг гэдэг чинь өөрөө бүх юм харилцаа маралдаг учраас. Тийм. Мөнгө гэдэг юм байх юм бол мөнгөдөө одоо олон нийтэд төлөөлөмж юу нэ бусад бүх орнд олон нөхцөл шиг одоо доллар гэдэг юм байх юм бол бид тийм ямар нэгэн долларын урсгал байх юм бол ямар ч юм асуудал болох. Хамгийн аюултай юм нь болохоор манай засгийн газар маань өөрөө одоо юу гэдэг ямар нэгэн бодлогын одоо яг тийм нэгдсэн тийм чиг чугамгүй тий тэгээд доктортой байдалгүй шигч хүн байхгүй тийм докторгоод биш. Шинэ орж ирлээ гэхэд би ямар бодлого орхон тодорхой биш. Орж ирэхгүй байлаа гэхэд ямар бодлого орхон тодорхой биш. Дандаа юм энэ тэнд гал гарлаа гэхэд тэрийг л унтраасан гэдэг бодлого. Энэ тийм л бодлого. Богино хугацааны асуудлыг шийдэх гэсэн. Тийм л хэтийн төлөвтэй юм стратегийн хэмжээнд бодлого гэсэн юм байхгүй. Тэр бол ерөнхийдөө манай одоо энэ сүүлийн хэдийн ер нь бол манай эдийн засгийг аягүй тодорхойлж ирсэн байна. Би миний хувийн төгөлд тэгж тарсан. Тэгэл одоо ингээд үнэхээр яг л тийм байгаа нөхцөлд ямар нэгэн яг хөөр нөгөө ямар нэгэн тийм тогтсон бодлого одоо юм тийм нэг тийм шийдэл байхгүй тохиол орд мөнгө ороод ирлээ юм аягүй сайхан юм шарагдана. Гараа явлаа байхгүй. Бар цагаал явчихна. Тэгэл би шам тэгээд ярьж байна. Одоо Монгол эдийн засаг бол нэг тий гайгүй сайхан хувцастай нэг залуу мөнгө нэг хэдэн жилийн өмнө мөнгөтэй байсан тий төсөлтөй бизнестэй байсан. Одоо бол бизнес болсон. Айгүй олон хүн л очиж мөнгө гуугаа тий хувцас нь байж байна. Одоохондоо гайгүй байна. Ийсэн хувцас угаагаад байх хэмжээний байна. Гэхдээ чи бизнесүүд нь ерөөдөө хойлцсон тий ганц хоёр зээлэн төлөгдөх гэдэг иргэцсэн. Нэг хүн очиж нэг аваад нэг төлөөл тий тэгэл нэг юм нэг жоохон хотлоо ярьдаг хүн шиг те энэ болох гэж байгаа гэж нэг хотлоо яриад яваад тийм нэг хүмүүс байдаг те яг тийм юм шаардаад байгаа байхгүй. Тэр хүмүүс төсөн шүү дээ. Хотлоо яриад яваалаа те. Одоо тэгж байгаа яваа хувцс нь мухаарал хэртэл хувцас аваа чадгаа байлна. Гэр орноо зээлтэй өгнөөл нэгсэн. Яг л тийм харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь яг хүхээр нөгөө хүн яг хүхээр те мөнгө ороод ичнэ гэсэн нэг тийм яг төсөлч гэдэг юм уу те нэг санаа байгаа. Тэрийг ерөөсөө хүн зарж чадахгүй. Яваал. Хүмүүс болохоор тийм юм байгаа. Тэрийг аюу хэрж байгаа. Тэгээ хүнтэй ерөөс ажиллаж чадахгүй байгаа. Тийм яг л надад бол тэгж л харагдаад байна. Тэгэхээр яг хөхөр бид нэр яг унлаа гэдэг одоо нэхүлээгээд авах хэрэггүй юм шиг санагдав. Өөрөөсөө одоо юу их одоо унтсан л унчлаа гэж бодоод дараа бид нар юу юу хийх тийм байдал дээр бол бид нар чинь миний бодлоор бол сүүлийн баг жил хагас явцд ингээл амар хогийн донд явлаа шүү дээ. Тэгэхээр зүгээр унчлаа гэж бодоод одоо бид нар зүгээр л тэр яагаад унчууч биш миний бодлоо зүгээр яг одоо тэрний ясна нөхцөлөө одоо тодорхой бодлогын нэг юм одоо цогцол юм та нэг шийдвэртэй л болно юм шиг. Тэгээ одоо юу гэдэг чинь хамгийн эхлээд хоёр хөршөө ойлгож идэв тий.
Манай энэ хөрш одоо миний энэ хажуудлын хөрш маань ямар бодлоготой яг юу гэдэг энэ маань юу гэдэг би өөрөө яг энэ үнэхээр химбэ ч гэдэг юм уу тий. Тэгээд ийм үед бид нар яах вэ? Тэрс нэг тийм нэг миний бодлоор нэг яг байдгийг ахалта бодлогын бичиг баримтууд. Гэхдээ тэрийг эргэж нэгтлээд олно. Хэрвээ чи тэрийг баталсан бол тий тэрэндээ л одоо ингээ захирах хэрэгтэй гэдэг нэг одоо хуулаараа хийх хэрэгтэй юм уу? Юугаараа хийх хэрэгтэй? Нэг юм аа нэг бодлоо хийх хэрэгтэй байх. Тэр бол тэгээд айгуу тэгэхгүй сонгуул болгоноор ондоо нам гарч ирээд ондоо гэхдээ мэдээж тийм юм бол хязгаарч яг ингээд яг тодорхой хэлэхгүй байхгүй. Ерөнхийд нь хэлж явах хэрэгтэй тий. Чи одоо шинэ надад яа биш хин зааж ингэж хэлээд байгаа байхгүй. Надад нэг ингэж хэлжсэн. Стратеги гэдэг чинь одоо Монгол улсын стратегийн хөгжлийн одоо бодлого хөгжлийн стратегийн хувьд бол бүх энэ институтууд бүх хүмүүсүүд нь хэн яаж шийдвэр гаргах вэ гэдэг тодорхойлсон бичиг баримт биш. Гэхдээ нэг юм бөөрнгийн ингээд нэг сонин бичиг баримт байж гин. Энэ институтууд чинь бүгдээрээ шийдвэр гаргах болохоор стратеги руугаа харж агаад яг нөгөө барьдаг гол баримтлах хэвээр тодорхой бус хэмжээний шугамчин стратеги чинь ингээд байх хэвээр. Тэндээсээ бүгдээрээ хүмүүсүүд нь шийдвэр гаргах төвчний хүмүүсүүд нь бүгдээрээ тэндээсээ юмнуудаа хараад өөрсөндөө буулгаад шийдвэр ямар нөхцөл байдал дээр энэ шийдвэр нь хамгийн оновчтой юм байна. Ягаад гэвэл энэ стратегтэй ингэж нийцж байгаа гэж харах хэвээр гэдэг байгаа байхгүй. Яа, ер нь бол миний хэлж байгаа бодлого бичиг амт чинь нөгөө яасан дээр хараалах юм бол стратеги л нэрлэлцэл. Яг алгаагүй нэг л стратеги нэг л стратеги байхгүй. Тийм над бол нэг тийм л одоо гарч санагдаж байна. Тэгэхээр тэрийг гэтээ хийж эхлэх тийм юм бол хамгийн нэгдүгээр хамгийн чухал баг. Уул нь юу асан штэ. 2 жилийн өмнө ч үлээдээ Дэлхийн эдийн засгийн форум дээр монголчин нэг илтгэл илбэг дээр ч үлээдээ нэг илтгэл шиг юм тавиал нэг амар цэнхэрийн юм зураг мурагтай амар гоё тайлмайлаг гаргаад исэн чи мэдхүүгүй юу. Ямар ч гэсэн ерөнхийлөгчийн вебсайт дээр л даунлоод хийхэд одоо хүртэл ч гэсэн бэлэн байж байгаа. Тэрэн дээр яг тэрийг харахад бол стратеги гэж хэлэх нь цаашаа ингэхдээ Монгол гэдэг улс цаашаа хөгжихийн тулд юу хэрэгтэй байгаа вэ? Ямар тэг бэрхшээлүүд ямар асуудлууд байгаа вэ гэдэг нэг ерөнхийд нь сайхан нэг тодорхойлоод энэ дундаас яаж гарч олох вэ гэдэг нэг тийм том асуулт тавиал өргөцсөн юм шиг санагдаж байна. Гэхдээ хөдөлж байгаа энэ бүх variable-үүд буюу хөвсөгчүүд чи бүгдийг ингээд ерөнхийд нь бол тодорхойлсон нэг айгүй айтайхан бичиг баримт болжсэн. Даанч тэгэл хогон дээр л өсөрч байгаа л дээ. Тийм л баймааргүй байх. Гол нь тэгэхээр яг хөөхөр тийм байхгүй ингэж явахгүй болохоор асуудал нь дандаа л нэг гал унтрах тий. Дандаа л нэг одоо шинэ нөөцөл ууслах гэдэг нөөцөө нэмэгдүүлэх нэг юм зээл олж ирэх гэдэг тийм л бодлоготой байна. Ороод дээрийг оруулж ирлээ зээл нөсчлээ. Яхахын санаа ама за одоо яах хэвээр тий. Тэгтэл тэгээ нөгөө талд нь дахиад одоо ханш явлаач гэх юм бол ханшийг заах ингэх хэвээр шиг юм гээл. Дандаа нэг тийм юм юмдад байлцаар агаал цагийг нөхцөөгөөд байгаа юм надад тийм санагдаад байгаа. Түрүүний тэр нэг мөнгө гэдэгтэй ингээ хайх юм бол одоо чинь хоёул сүүлийн 2 жилийг харъя л да тий. Мөнгө авах гэхээр одоо бид нар эдийн засгийн хөдөлгөөтэй харъя. Яг ямар трендтэй байсан бэ? За ханш яасан? Ханш суларсан. Буюу төгрөгийн ханш суларсан. GDP буулаа. Бид нар өмнө өгүүлбэр ирсэн бүтээгдэхүүний төвшин хөрхөө боллоо гэх шүү дээ тийм үү? Инфляц буулаа. Цаана юу ямар илэрхийлж байна вэ гэхээр тэр үйлдвэрчээд байгаа бараа бүтээгдэхүүний чинь авах эрэлт байхгүй гэсэн үг. Буюу орлого байхгүй гэсэн. Дахиад л мөнгө ярьж байгаа шүү дээ. Нөгөө талд бид эхлээд GDP гэдэг чинь яг үхээр үйлдвэрлэх мөнгө нь байхгүй учраас үйлдвэрлэж чадахгүй байна. Ханш чинь яг үхээр чи доллар ч байхгүй учраас ханш чинь авч чадахгүй гэсэн үг. Төсөв яв. Төсөв мөнгөгүй болчлоо. Нөгөө өмнө дааж авчихсан тийм алдагдлаас яг үхээр хаш чадахгүй шүү дээ тийм үү. Тэгээ мөнгө байхгүй болж байгаа учраас орлого байхгүй учраас алдагдлаа та төс баталж хэлж байна. Тэгээд банкны системаар зээлийн хүү муу зээлийн хэмжээ өслөө. NPL-ийн хэмжээ тийм. NPL-ийн хэмжээ аюул хөслөө. Тэгээд банкуд маань ерөнхийдөө өөрсдөө хамгаалаад одоо нэг liquidity буюу чөлөөтэй хөрвж чадсан cash бэлэн мөнгөнийхөө айгүй одоо ерөнхийдөө тодорхой эргэлт нь айгүй багасч орж явах урсгал нь хацангуй багасч байгаа учраас өөрийнх нь банкныхаа эрүүл байдлыг бодоод гадаашаага зээл нөгөө зуучлагчийнхаа үүргийг гүйцэтгэх болж эхэллээ. Зээл гаргах. Liquidity тэгээд тэр байгаа. Хэрэг кэштэй байгаа банкуд.
Ер нь харьцангуй гайгүй. Балансуудыг харахад бол харьцангуй гайгүй харагдаад байгаа. Гэтэ нөгөө зээлүүдтэй өндөр байх тусмаа юу үстэй. Чин зардал ихтэй ашигласан идээд явж байгаа шүү дээ. Тэгэнгүүтлээ тэрийг одоо тэгэнгүүтлээ тийм асуудалд оронгууд яадаг вэхээр тэр зүгээр хэвлэхгүйдийг хэвтэлэхгүй шүү дээ. Бусад банкудтай гэхээр бусад банкуд нь ихсэн эрсдэлтэй. Тэ. Засгийн газар төгөө окей yes үнцас руу наваач гэтэл ханшин дээр алуулчих эрсдэлтэй. Тэнгүүт сайн дахиад нэг өөрийнхөө давмгаа чанар ашиглаж байгаа байхгүй. Ханшин дээр хацангуу давмгаа ханшийг бас хөдлөж чаддаг банкудад магадгүй ханшин дээр тоглож чаддаг тодорхой хэмжээг нь тэрлэхгүй дийдэх. Буюу чинь богино хугацаанд л одоош уссан тоглохгүй. Тодорхой 2-3 сарын явсан тий жоохон савлуулж агаад нас ашиг ачаад гараад үнцаснаар башилж байгаа ч юм тий. Ингээл янз бүрээр ерөнхийдөө миний одоо шийдэл ах шиг байна л да. Тэгэхээр ингээл эргээ хараад ахаар бүх юм нэгдвэрт нөгөө мөнгөтэй холбогдчихж байгаа юм. Тэ бас нэг ийм юу дүр зураг надад харж байна. Яг чамнаас мөнгө гэдэр гэдэг ингээ ярихад мөнгөний урсгалтай болох хэрэгтэй гэдээ яриад байгаа шүү дээ. Монгол гэдэг улс эдийн засаг гэдэг одоо институцийн entity гэдэг утгаараа тэр нь бол нэг бол зээл хэлбэрээр богино хугацааны асуудлыг шийдээд за урт хугацааны зээл байсан шиг болно л да. Гэхдээ тэр чинь бол зардалтай мөнгөн урсгал үүсгэж байгаа. Нөгөөх нь болохоор экспортын хэмжээгээ нэмж болж байгаа шүү дээ. Одоо гарч байгаа экспортууд нь гэсэн чинь түүхий эдийнхэн үнэ унаад ирэнгот чинь экспорт нь бүтээгдэхүүн өмнө гаргаж исэн хэмжээнээс бараг илүү хэмжээгээр гаргаж байгаа ч гэсэн буцаад орж ирж байгаа мөнгөнийхөө хэмжээ нь бол айгүй багасч байгаа. Тэгэхээр нөгөө эдийн засгийн diversification буюу ондоо бүтээгдэхүүн, ондоо зах зээлүүд рүү тэднийг хөгжүүлье гэдэг гол утга учир чинь тэрэндээ л байгаад ах шиг байна л да. Тэгээ ер нь бол яг төрөлжүүлээ гэдэг бол тэндээс л гарч иж байгаа л да. Уг нь бол гэхдээ манайх төрөлжүүлээ гэхээр жишээ нь за уул уурхай бүтээгдэхүүн дотроо тэрийг ошруулах хэрэгтэй юм уу? Эсвэл уул уурхай биш өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй юм уу? Тэ эсвэл бид нар импортоор гаргаж байгаа орлого буух хэрэгтэй юм уу? Эсвэл бид нар өөр төсөл хэрэгжүүлж одоо хөрөнгө оруулалт гэж замаар орлого өсгөх хэрэгтэй юм уу гэж асууж. Хөрөнгө оруулалтынхаа бол ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт бол тодорхой хугацаанд орж идэг нэг удаа орж иж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ. Буцаа гарах хэрэгтэй л хөрөнгө шүү дээ. Экспорт гэдэг бол ерөнхийдөө хэрвээ чи үйлдвэрлэл нь байх юм бол те юу байх юм бол тогтмол хэмжээний болоо болчихж байгаа. Тэгэхээр тэр бол зөв. Гэхдээ яг үхээр эргээ ингээ харах юм бол бид нар юуныхаа олон улсын худалдааныхаа онолоор бол бид нар нөгөө давуу тал юу вэ? Манай эдийн засгт ямар давуу талтай вэ гэдэгс бүх юм хамаарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар нэгсэн өөрийгөө ойлгоо гэдэг чинь тэр байхгүй. Би 2 хүртэйг харцгаа надад ямар нэгэн харьцангуй давуу тал ч юм уу те бусдад байхад байна уу? Хөдөлмөрийн хувьд те түүхийн хөдийн хувьд газар нутгийн хувьд хил заншлын хувьд боловсролын хувьд те тэгээд хэрвээ үнэхээр бид харьцангуй давуу тал байна гэж үзэх юм бол тэрэн дээр төсөлж миний бодлоор тэр эдийн засаг тэр экспортыг ч юм уу те юмыг үйлчлэг юм цааш нь яаж хөгжүүлэх вэ тэндээс л гармаар санагдах. Жишээ надад зүгээр эхний харж байгаа юм бол нэгдүгээр бид хүн ам багтаа штэ тийм үү. Тэгэхээр бид нар бол одоо шинэ эдийн засгийн эрэлт гэдэг талаас бол бидэнд харьцангуй давуу тал байхгүй нь ойлгомжтой. Газар нутгийн хэмжээ гэх юм бол магадгүй бидэнд байгаа. Хамгийн гол нь бид нар газар нутгатайгаа яаж харьцах вэ гэдэг тэр хуулийн эрх зүй орчин аягүй тодорхой авах хэрэгтэй. Тэ би шинэ бүсчээ хөгжилж байд юм уу эсвэл би газраа өмчлөх яаж нэрлэж болно л та. Гэхдээ нэг зохицуулалт нь тодорхой авах хэрэгтэй. Хөдөлмөр гэж үзэх юм бол манайх маш их бага хөдөлмөртэй. Бүтээмж багтай. Гэхдээ над зүгөөд бас нэг өөр харагдж байгаа юм юу гэхээр бид нэр нийтээр 98% ч гэдэг юм уу те нэгнийхэд бичиг сайлцсан гэдэг чинь надад ямар том боломжийг харуулдаг вэ гэхээр нэг ухамсарт хөдөлмөрийн гэдэг нь бид харин харьцангуй давуу тал айгүй энэ. Тэгээд эргээд бид нэр хөдөлмөрийнхаа үнэлэмжийг харьцуулах юм бол тийм үү. Тэр одоо нэг юм тодорхой бичиг сайлцсан хөдөлмөрийнхаа тэнд чинь бусад дэлхийн зах зээлтэй харьцуулах юм бол тэрний үнэлэмжийг харьцуулах юм бол манай харьцан бага юм санагдаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бага хөдөлмөр юутай байна вэ гэхээр тэд нар чинь боловсрол багтай одоо шинэ үү Монгол англиар ярьдаггүй хөдөлмөр тэнд хамгийн бага одоо зардалтай л шүү дээ тий. Тэд нараа бол зөвхөн механик ажил хийж байгаа байхгүй. Тэгээ бага хөдөлмөр юм хийж байгаа. Манайд болохоор ядаж бишиг үсэх мэдж байгаа юм чинь цаашаага хэл сурах боломжтой юм уу дахиад ингээд хөгжүүлэх боломжтой. Боломж орон зайны аягүй өндөртэй тийм хөдөлмөрт бид нар маш бага хэмжээ мөнгө төлж болж байгаа байхгүй. Гэтэл яг ийм хөдөлмөрт магадгүй бид нар
одоо Европ руу ч юм уу өөр арай хөгжилтэй оронд очих юм бол хамаагүй өндөр төлөх боломжтой төлөв байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг зөв орон зай өндөртөө тийм хөдөлмөр бол айгүй их байна. Бид нэр энэ дээрээ суудлаад ямар нэг юм шин хөрөн одоо шин би юу гэж бодож байна гэхээр IT-тай бид нэр ягаад энтгтэй хайж иж нэг энтэг бол хил дээрээ суудлаж юм уу те IT-тэй хөгжүүлж тэн шиг тийм нэг өөр нэг гарч юу байж болох уу гэдгийг л одоо жишээ харьцангуй давуу талаа өөрөө тодорхойлж чадвал тэн дээрээ үнслээд юу өвлүүлж чад юу хөгжүүлж чадах вэ гэдэг бид нар бодох боломжтой байна. Жишээ нь үнэхээр бид нар англи хэл давуу тал бий болно гэж үзэж байгаа бол ягаад бид нар яг зүгээр энэ бол айгуу рандом санаа л да тий. Хоёр дахь хэлээр бид нар англи хэлийг сонгож болохгүй. Манайд хоёр дахь хэл гэж байт юм уу? Аль байсан байхгүй л нэг л хэлтэй тий. Тэгэхээр яг хөө нэгдүгээр ангиас нь бүгдэнд нь 10 жил бараг л бүхэл сургуулиуд нэг хэл заад тодлоо гэсэн заадаг юм шиг байлаа шүү дээ. Яг ямар хэмжээнд заадаг вэ гэдэг нь бол ондоо асуудал та. Гэхдээ би зүг ойлгож байгаа бол энтгийг хоёр дахь шил нь англи хэл тийм үү? Санаж байгаа. Харин тий айгу олон. Гэхдээ энтгүүд чинь англиар гэдэг хүн айгу олонтой болооч амар одоо шин одоо нэг яг ингээд сонсож сайтай айгу сөөхөл байгаа шүү дээ. Гэхдээ ярьдгүй ч яд бичгийн хэл сайтай ч юм уу те эсвэл юм уншаад ойлгох ч юм уу. Центрүүд одоо Америкт байгаа ихэнх call center чинь бүгдээ энийг технологиор redirect хийдэг шүү дээ. Customer service call center бүгдээ бол энийг технологиор яваал. Миний санаад тэр байгаа. Хоёр дахь маа бас нэг тасцангуу даваа талаа биднээс газар гэдэг яаж ашиглаж болох вэ айгу. Чин дээр өөр бид надад маазалгаш ярьж лээс тийм аа. Storage center болгоё ч юм уу те. Тэр renewable одоо дахиад их сэргээгдэх хэрчим хүчнийг тэр чинь мэдээж спешиал шаарддаг аюу штэ те. Цаг салбар штэ. Тэр зайн орон зайн бидэнд байна штэ ч гэдэм үү те. Өөр юу гэж болох вэ? Тэрийг л би одоо надад шинэ ингэж мөнгө тэгээд энэ байгаа даваа талынхаа одоо миний бодлоор энэ нэг бүсүүдтэйгээ аюу сайхан аачих юм бол холбож чадах юм бол миний бодлоор боломжтой байна. Одоо шинэ үед хэрэв бид нар ямар нэг үйлдвэр байгуулах гэж байгаа шүүд нэг байгуулах гэж байгаа бол аль нэг өөр газар тий одоо шинэ Foxconn гэж яаж Foxconn ч өөрөө хот болсон байна шүү дээ тийм үү ч маш олон хүн ажиллаж байна. За арай тэр биш юм аа гэхэд нэг 100000 хүнтэй үйлдвэр бид нар заавал хотын ойронд биш. Жохон зайтай болно. Тэгэхээр тэнд 100000 хүний үйлдвэр бий болж шүү дээ. Тэнд үйлдвэр байгуулах компанийг бид нар маш хэмжээгээр урамшуулж болно шүү дээ. Татвараас тодорхой хэмжээнд хөнгөлөөд. Яг үгүй санаа нь болохоор 100000 хүний ажилтай байлгана 100000 хүнийг хотоос гаргана. Зайтай байлж байгаа тийм. 100000 байтхан хүнийг хотоос зайтай гаргана. Тэнд хотыг бий болгоно. Тэгээд тэрийг төлөвлөжүүлээд ганцхан компани биш өөр 2-3 компаниуд ингээд тий одоо идэвхжүүлээд бид нар байлгаж болно шүү дээ. Орос тэр чинь аюул олон үйлдвэрүүд байгаа шүү дээ. Гэхдээ гадны одоо шинэ sneakers одоо Dirol бүгд л орос үйлдвэрлэж чинь. Тэр үйлдвэрүүдийн тодорхой хэмжээг бид нэр энэ тавиа л да. Хятад руу гарах маркетинг бид нэр энэ ажилтнууд юм эсвэл энэ хоёрыг холбох дунд нэг шин энэ хоёр маркет руу гардаг. Гэхдээ үйлдвэр нь манад байдаг. Үйлдвэр байж болох ямар компани байж гадны машины компани гэж болно шүү тийм үү. Манай зүгээр миний нэг ухамсар хөдөлмөр гэдгийнх нь нэг давуу тал нь манай монгол хүмүүсүүдийн сурах чадвар нь аюу хурдан. Жишээ нь би шиний юм заалаа гэхэд маш хурдан сураад тэрийг үйлдвэрт ашиглах боломжтой байгаа байхгүй. Суур боловсрол нь аюу боломжтой. Тэр нь юугаар харж байгаа шинэ одоо ойлгоход байгаа бол бэлэн харагдчих шүү дээ тий. 5 дахь удаа бэлэн харагдчих. Бид нэр яг эрдэнэтэл бид нар бэйссэн болохоос ус очиж байгаа бүхэлд нь бол саял дөнгөж төгсөж байгаа оюутнууд тий. Шин залуучууд л байгаа шүү дээ. 1-2 жил боллоо. Окей тэд нар бол одоо аюулгүй төвшөнтэй аюулгүй механиктай харьцах тэгээ юмыг мэдэх сурах чадвар нь хамаагүй өндөр байна гэдэг бид нар харж чадж байгаа л тэр оны бодлоор аюул танд аваад таах гэж байна. Тэгээд нөгөө бүсчилсэн хөгжлийнхаа юугаа ингээ хотынхаа энэ хөгжлүүдэд тэр юмнуудаа холбож чадах юм бол одоо энэ бий болж байгаа энэ утааны асуудал энэ төвжирлийн асуудал тэнтергээл аяанда өөрсдөө ерөнхийдөө нэг цогц юм гэдэг чинь өөрөө ингээд бүх шийдлүүд нь ингээд ерөнхийдөө шийдлүүд нь үндсэн ерөнхий нэг зарчманд байх юм бол ингээд ерөнхийдөө юм явж болдог гэдэг уялдааг нь харуулсан л ахсан байна гэж боддог. Окей. Таван толгой юу гэж бодож байна? Чиний бодлоор. Аль талаасаа. За хамгийн сүүлд гарч исэн мэдээллүүд нь болохоор за яг нөгөө таван толгойгийнхаа баруун цахийг те эдийн засгийн эргэлтэнд оруулъя. Нөгөө өмнө ярьжсэн гэрээ хэлцээрүүд зогсооцсон бүгдийг дахиад сэргээе. Өмнө ярьжсэн консорциумтайгаа дахиад ярив. Тэгээд ямар ч лсэн
газар доор хөвдөж байгаа нүрсээ гаргаж аваад эрэлт байгаа зах зээл рүү нийлүүлье гэд. Одоо нэг initiative ч юм уу санаачлаг гаргаад ингээд явж байгаа хөдөлж байгаа. Гэхдээ хүмүүсүүдийн миний бодлоор ингээд хараад хахад хүмүүсүүдийн хүлээлт нь бол арай дэндүү өндөр байгаа юм шиг санагдах юм. Өөрөөр хэлбэл 5-7 эргэлтэнд орлооч гэсэн нийт эдийн засагт үзүүлэх одоо нөлөөлөл нь negligible гэж хараад байна л да. Миний бодлоор наадах чинь энэ тэр хүлээлтийг бий болгож байгаа тэр хүлээлтийг одоо бий болгож байгаа мэдээллүүд нь дандаа энэ одоо толгой дээр байгаа улсуудын ярьж байгаа тий хийж байгаа юм мэдээллээр ярьж байгаа юм хүлээлт үүсэж байгаа шүү дээ. Наа чинь ганцхан 5-7-оор биш илүү оюутлага дээр ч гэсэн тийм байсан. Эдийн засгийн аврал ухааны юм хүмүүс ингээл хараад идэг. Яг үнэндээ бол тэгэл оюутлахын гүний уурхаа 5-6 тэрбум доллар биш ээ юу лээ 4 тэрбум доллар тийм. Олон улсын project financing-ийн юм мэдэргээл 4 тэрбум долларын гэрээ батлагдлаа зурагдлаа гэдэргээд яг бод дээр харах юм бол тэр 4 тэрбумын чинь нийт 5 6 7 8 жилийн явцад баг ингээд оруулж ирээд бүтээн байгуулалтанд явагдана. Огцом орж ирээд амар 10 тэрбумын эдийн засгт 4 тэрбум доллар кэш оруулж ирж байгаа юм шиг. Тэгж яриад байгаа. Тэгэхээр тэр хүлээлтийг манайх ихтэй айгүй бол одоо шин буруу хүлээлт бий болчиход дараа нь тэр нь яг тэгж яг магадгүй тэр нь юунд нь тусалдаггүй гэхээр яг тухайн мөчөд тэр шийдвэр гаргахад тусалдаг баг л та. Тэ? Энэ бол айгүй чухал тусалддаг батлаар. А дараа нь тэр нь нөгөө худлаа байсан юм шиг санагдав. Худлаа биш л дээ. Яг санаа тэр бол мэдээж эдийн засгт аюух нөлөөлж байгаа. А гэхдээ тэр хүлээжсэн шиг биш байгаа байхгүй. Хүлээлт бол чи өөрөө л тэгж боддог шүү дээ. Чи л тийм юм хүсэж байсан шүү дээ. Би бол зөвхөн фактуудаа л ярьсан. Одоо фактууд бүх юм яг хэвэндээ л биш дээ л гэх юм шүү дээ. Тэгэхээр тэр нь аюу нөд бол аюу одоо ойлголоо дээр тийм байсан 5 7 шүү яг тийм л. Тэгэхээр одоо нэг гэхдээ хөдөлгөхгүй байснаас хөдөлсөн намаагүй дээр. А зүгээр энэ дээр надад зүгээр нэг point байдэ. Бид нар хөрөнгө оруулалт гэдэг утгыг ойлгохдоо зүгээр яг л хөрөнгө оруулалт гэж ойлгодог л та тийм үү. Гэхдээ би бол нэг дотор нь хоёр хувааж ойлгоод байгаа. Нэгдүгээр хэрвээ Монгол компани, Монгол эзэнтэй компани тийм үү, Монгол хувь компани гаднаас хөрөнгө оруулж дотроо ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол тэр нэг оноо. Эсвэл гадаад эзэнтэй компани Монгол лиценз аваад ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тэр хоёр өөр хөрөнгө оруулалт байхгүй. За. Яаж нөхөр оюу толгой бол гадаад эзэнтэй компани Монгол лиценз аваад хөрөнгө оруулж шүү дээ тийм үү. Санаа нь би $100 оруулж ялаа гэхэд эндээ юм үйлдвэрлэлээ $100 буцаагаад тодорхой хэмжээнд ашгаас аваа гарна шүү дээ. Тэгээд дээр нь плюс тэндээс илүү гарч байгаа дивидендүүд нь бүгдээр гадааш гарна гэсэн үг байхгүй. А Монгол компани байсан бол Монгол компани орж ирлээ. Яг Монгол компани төр консорциумаараа байна, дангаараа байна тийм. Энэ нь бол логик нь Монгол компани манад үйлдвэрлэхийн тулд гаднаас хөрөнгө оруулж ирсэн бол яг үгээр нэг эрсдэл нь юун дээр яг зөв ерөнхийдөө бол компани дээр компани өөрөө ашиг хэлээ оруулсан хөрөнгө оруулалтынхаа юуг төлөлөө. За тодорхой хэмжээний дивиденд төлөлөө. Гэхдээ ерөнхийдөө л яг нэг Монголд үлдэх ширээ бодох юм бол хамаагүй өөр байхгүй. Тэгэхээр би наадхад чинь санал нийтэхгүй байна. Яг тэгэхээр гадны гэдэг тодорхойлолт чинь бол яг нэг улс шиг ингээд яриад байгаа шүү дээ. Яг гадны гэдэг ингээд ярих юм бол Монгол гадаад биш. Монгол тэгээд босод амар олон улсууд байгаа. Тэр мөнгө чинь гадагшаага гарлаа гэхэд бол нэг улстай үлдэхгүй шүү дээ. Одоо тэр нөгөө үндэстэн дамсан корпорацид MNC Multinational Corporation гэдэг байгаа. Эдгээр чинь бол мөнгөө ингээл хөрөнгө оруулалтаа бодоол мөнгөнийхөө эрсдлийг хараад аюулгүй байдлыг бодоол амар улстай яар ингээл нааш чаашаа ингээл шилжүүлэл ингээл явж байгаа шүү дээ. Айгүй олон улсууд ингээд бизнес хийгээд ингээд явж байгаа. Монголд яг тэр мөнгө нь орж ирэхгүй байна гэдэг чинь улс төрийн нэг л шалтгаантай нэг юм л болохгүй байгаа. Улс төрч байна уу, эдийн засгч байна уу, банкны систем, санхүү бид нар аль нэг юм болохгүй байгаа болол оруулж ирэхээсээ айгаад байгаа шүү дээ. За Монгол хүн хаа нэгтэй газраас өөрийнх нь нэр дээр бүх юмаа ингээд өөрийнх нь юмар эдийн чин тавиад мөнгө Монголдо оруулж ирээд бизнес хийгээд ингээд явлаа. Тэр Монгол компани яагаад тэгвэл Монгол компани шиг байх хэвээр. Бусад MNC-нүтэй адилхан байх хэвээр шүү дээ. Хэрвээ яг логикоо рационалаа дагаад ингээд явах юм бол буюу хэрвээ нөхцөл байдал нь гадаадын мөнгө
хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байгаатай адилхан хэвээрээ байгаад байх юм бол Монгол компани ч гэсэн энэчнээ бизнесээ хийгээд мөнгөтэй боллоо. Тэр мөнгөө бол аль болохын эрсдэл багтаа газар руу гаргана үстэй. Буюу Монголд одоо баахан нөгөө офшор данстангууд ингээл бүхэн асуудал үүсээд байгаа. Зөв аргаарч бай, буруу аргаарч бай мөнгө хийцэн хүмүүс бол Монголын банкны систем тэр мөнгөө байлгахыг хүсэхгүй байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр банк нь маргааш дампуурч магадгүй гэдгээ бол амар сайн мэдж байгаа шүү дээ. Зүгээр үнэн. Гэхдээ миний хэлж байгаа санаа болохоор арай өөр. Миний хэлж байгаа санаа болохоор би зүгээр зарчмын хувьд л би яг чинь зүгээр ирээд үнэлтэд хэмжлэхшээсэн бэ гэхээр бид нэр хөрөнгө оруулалтыг дэмжих гэж байгаа хөрөнгө оруулалтаа ялгаж дэмжих хэрэгтэй байна гэж хэлэх гээд байгаа юм. Бид нэр яг тэр тогтвортой байдал байна уу тэр одоо явах тэр бол мэдээж засгийн газрын өөрийнх нь үүрэг. Тэр болсны өвснээ дараа бид нэр зүгээр л хараар хөрөнгө оруулалт дэмжих хэрэгтэй, хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр дотоодынхаа аж үйлдвэрүүд компаниудаа дэмжих замаар бид нэр хөрөнгө оруулалт тэднэртэй лиценз өгөх, тэднэрт тэр консорциум байгуулах нь байна уу те эрсдэл шийдлэх тэр хөнгөлөлтөө үзүүлэх нь тэр юмудаа хийж чадах юм бол яг үхээр бидэнд яг ядчил тэр компанид эзэн гэдэг хүн тодорхой хэмжээний дивиденд авч байгаа бол тэр дивиденд хичнээн гадаа байсан ч гэсэн энд засуулах хэмжээтэй мөнгөтэй л байхгүй. Гэтэл гадаад компани эзэнтэй хүн дивидендээ авлаа гэхэд гаднаа зацуулаад тэгэл явна шүү дээ. Тэгэхээр буцаж орж ирэх тэр нөгөө нэг буцаж орж ирэх тэр cycle-ыг юу яхаа circular impact байхгүй байхгүй манай. Тэгэхээр миний бодлоор тэр утгаараа л би хэлж байгаа. Түнсэж yes мэдээж эрсдэлтэй байх юм бол дотоодын импресс ч гэсэн гадна гараад мөнгө байршуулна ш. Тэр бол рационал үйлдэл байхгүй. Тэр бол окей байх хэвээр. Гэхдээ тодорхой хугацаанд тэр компани эзэн чинь манай Монголд тэр байжлаагаа бол тэр хүн чинь энд мөнгөөр засуулж байгаа ш. Жохноор ч гэсэн. Зүгээр ерөнхийдөө чинь нэг дам нөлөөнүүд нь юугаараа хамаагүй өөрөгдөх болохоор би тэгж нэмээд байна. Тэр нь санаа нь болохоор одоо шин зүгээр бид нар солонгосын гэсийг ярьдаг солонгосын гэс ер нь ашигтай тийм л байгаа шүү дээ. Яг санаа нь ямар хөрөнгө оруулалт дэмжсэн бэ гэдэг юм уу те. Америкийн гэсийг ярьсан ч гэсэн Америкийн гэс ямар хөрөнгө оруулалт дэмжсэн бэ. Түүнээс зүгээр л өмнөх шиг хөрөнгө оруулалт дэмжин окей ямар ч хөрөнгө оруулжсэн компани окей ихний гадаадын хөрөнгө оруулалтаа бол 10 жил юм уу 5 жилээр хөнгөлнө. Тэр бол зүгээр айгүй одоо юу гэдэг хараа зүгээр л хөрөнгө оруулалтын нэрийн гадны хөрөнгө оруулалтын нэрийн дор айгүй тийм томор л одоо бид нар юм нээж байгаа юм шиг. Гэтэ бид нар одоо айгүй тийм таргеттэй гол юм яасан тийм л бодлого нь баймаар надад санагдаад байна. Тэгэхээр яг үхээр одоо 5-7 кейс рүү буцаж ороход бол наад чинь бол миний бодлоор өнцгөр зөв байгаа юм. Консорциум болж орж ич. Түүнээс зүгээр Шинхаан зүгээр Сүмэтэн маа ч юм уу те тэр хоёр нийлж орж за та 5-7 төр чинь ажиллая. За яг засгийн газарт хувийн ч юм гэж яриаг ба шүү. Тэнд нь дунд нь Монголын компани байна. Чинь тодорхой хувийн дивиденд аваад явах тий тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт чинь яг хөө бас нэг өөрөө юм өөрийнхөө эрсдлийг хуваалцж штэ тэгээд их замаар өөрийнхөө юу тэнд их өөрийнхөө ширийг олж авч штэ тийм компани байна Монголын компани гэдэг тодорхойлолтоор явж болох уу MMC ч байна Energy Resource ч байна би дэрэн дээр бол үгүй л гэж бодоод байгаа яг ultimate owner ultimate яг decision maker гол шийдвэр гаргаж байгаа нь бол Монгол улсад байна л да Гэтэ зэнгэ бодоод ижил та 5-7 тэр шийдэр ингээд гарлаа. Нөгөөдөл нь нүрсээ гаргалаа, шинхүү болгоо зарлаа, төмөр замаа барьлаа, мөнгөтэй боллоо. MMC тодорхой хэмжээнд мөнгө хийгээд эхэллээ. Тодорхой тэр мөнгөөрөө бол зээлийнхэн тодорхой хувьд ингээд төллөө. Тэр бонд эдэргээл ингээд өсөөл явлаа. Ер нь бол тэр консорциум 5-7 хөдөлгөлөө гэд тийм их хэмжээний мөнгө Монголд үлдэхгүй юм шиг санагдаа явчлаа шүү. Гэгэнт бодоод байсан чинь. Тэгэхээр яавал Монголын системд одоо нэг санхүүгийн системд. Гэхдээ мэдээж хөдлөж гинэ гэдэг чинь за хөдлөхийн тулд хөрөнгө оруулалтад хэрэгтэй. Тодорхой хэмжээний бүтээн байгуулалтад за наазахын барилгын ажил, туслахын ажил гэдэргээл ийм туслан гүйцэтгэгчийн ажлуудыг бол Монгол компаниуд дээр арай жоохон хямдхан үйлдвэрлэж чадсан байна. Эсвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үнэтэй байсан ч гэсэн тэдэрт ингээд гэрээнүүдээ өгье гэд ингэж магадгүй. Тэр нь бол нэмэх бол авчиж байгаа. Монгол ажилчид байна. Монгол татвар төлнө бла 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 гэл ингээл явхад бол тэгвэл мэдгүй бас яг түрүүний нөгөө юутэй гадаадын банкны гэдэг асуудалтай гэдэг амар олон өнцгүүд байна л да. Бид нар болоо зүгээр юм иймэрхүү юм харахтаа би зүгээр энийг бизнес гэдэгс л харах. Мэдээж гадны компаниг манай монголчууд рационал талаас нь rational гэдэг утгаараа хямдхан хийж байвал яагаад бид нар гадны компанид өгч болохгүй вэ? Хямдхан хийж байгаа чи бизнес гэдгийг л ойлгоо. Энэ дээр л яг нэг засгийн газар чи өөрөө яг бүрэн утгаараа хутгалдаад тий энэ дээр нөгөө улс төр буюу олон нийтэд
буруу зүгээр тайлбарлалцаамаар ямар нэгэн байдлаар тэндээс нэг ашиг олох гэж байгаа л ингээл яхаар л асуудал үүсэж байгаа байхгүй. Одоо би зүгээр жишээ хэлээ л да. MMC хуучин гадны хөрөнгө яг одоо яг энэ 5-7 MMC гэж анги компани байх та. Чи зүгээр би хараад байхад айгүй бол охин компани болсон MMC-с. Яг үгээр тэр зарим контрактуудыг Монголын бусад компанид өгж болох байсан. Эсвэл гадны компанид өгж болох байсан. Гэхдээ айгүй олон үйлчлэгнүүдийг дандаа дотоодынхаа өөрийнхөө охин компаниудаар авч. Тэр охин компанид дандаа Монгол ажиллаждаг юм тий. Миний зүгээр харж байгаа өнцөг болохоор импакт хэрвээ тэр чиглэл рүү явах юм бол хамаагүй өөр байгаа байхгүй. Жишээ нь MCS бол одоо яг хөө зүгээр бизнес гэдэг утгаараа магадгүй консорциум болж очоод тодорхой хугацааны дараа гарах exit байх стратеги байж болно шүү дээ тий. Тэгээ бүтэн гадны компани. Тэр болох гэх. Гэхдээ зүгээр ерөнхийдөө бол санаа нь хэрвээ тэнд Монгол юу байгаа л контент байгаа л тий. Тэндээс бид нэ тодорхой хэмжээ урсаж ирэх магадлал энэ. Хэрвээ MCS шиг биш бол бид нар дангаар нь шинхваатай сүмөтөө хоёулантай ярьлаа гэх юм бол засаг л ярина штэ. Шал өөр өнцөг, шал өөр ярилцах байхгүй. MCS байсан дуудаа тэр нөт одоо яриа бол арай өөр төвшин яригдж байгаа гэж бодож байгаа байхгүй. Сайн талаасаа, позитив талаасаа. Буюу нөгөө талд нь юу бол тэндээс гарч ирэх эдийн засгийн импакт нь бас шал өөр. Арай өөр. Баг хэмжээний эдийн засгийн тэгээ өөр нэг бүр нэг хоёул ярианых юм дээржсэн нэг понтос шүү дээ. Хөрөнгө оруулалт гэдэг чинь богино хугацааны шүү дээ. Ийм босгох гэдэг чинь богино хугацааны л гоё. Бид нэр энэ хөрөнгө оруулалтын юмыг урт хугацааны юм шиг импакт юм шиг одоо нөлөөлөлт юм шиг төсөөлөд байдаг. Нэг хүлээлт дээр. Гэтэл одоо бидний дугуй тэр одоо хичээлийг ойлгоход хангалттай үзсэн шүү дээ. Ойлгох чинь 3 жил тий 3 жил 11 12 13 он. Чи ер нь бол 9 10 11 12 он бүтэн ясан шүү дээ хөрөнгө оруулсан шүү дээ. 3 жил байсан шүү дээ. Дараа нь тэгээд юм эхэлчихээр байдал шар өөр болдог юм аа гэдэг бид мэдчихэж байгаа шүү. Одоогийн ярьж байгаа 5-7 ч гэсэн магадгүй 2-3 жилийн тухай ярьж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт зөвхөн. Хөрөнгө оруулалт дуусны дараа үйл ажиллагаа зөвхөн эхэлсэн байхад юм шал өөр болно гэдэг бид нар одоо бас хандах хэрэгтэй байна. Гэдэг нь юу гэхээр бид нар энэ богино хугацааны энэ хөрөнгө оруулалт чинь бидэнд зөв боломж олгодог. Энэ дээр харин бид нар орон орж ирэх урсгалж байна уу те ямар мөнгө байна уу юу байна те энэ их мэдлэгийн одоо урсгалж байна уу мөнгөний урсгалж байна юу байна. Энийг бид нэр яаж хааш нь урт хугацааны юм болох вэ гэдгээр өжөө одоо бид нар бодож явах хэрэгтэй. Энэ мөнгө орж ирэх үгүй юу? Тэр нь аль энэ бодлоор бас нэг ийм концепт яваад байгаа шүү дээ. Популист концепт гэх юм уу да. Газрын хөвлөдөр байгаа эрс соёлыг болвол арт түмний өмч шууд бус аргаараа. За шууд чөлөөдөө мэдгүй. Ямар ч лсэн оюутлогыг эсэргүүцэж байгаа, 5-7-ыг одоо энэ эсэргүүцэж байгаа зээнх хөлд идэрч байна. Яагаад ч юм буцаал ардчсан намын даргуулцал байх юм. Олон буугаад байгаагүй илүү. Тэгсэн чинь нэг хэзэж буцаал ардчсан намын даргуулаад янз бүрийн мэдээллийг сум тараагаал. Fucking crazy man. This country is fucking crazy. Тэгж яриад байгаа штэ. Хамаг баялгийн чинь бараг л үнгүй шахуу аваад зүгэл гаргаад хаяад байна. Гаргаад байна гэдэг. Чи тэрэн дээр юу гэж бодож байна? Энэ газар хөвлөд байгаа эрд соёлыг арт түмний өмч муу юм уу? Мөн байгаа бол энэний менежмент яаж явагдах хэвтэй? Биш ч гэсэн яаж явагдах хэвтэй? Чиний бодлоор биш гэлчих юм бол алуулгүй л. Яг ер нь мөн л зүгээр манайч подкастыг нэгтийн болоогүй сонсдгоо маа гэж. Яг мөн л ахал та. Гэхдээ тэнд харилцаа нь өөрөө аягүй тодорхой байх хэрэгтэй. Би бол хэлээд байна. Газар гэдэг нь арт түмнийг тижээх үүрэг хүлээх хэсгүй шүү дээ. Тийм. Засгийн газар арт түмэн чинь өөрөө хөгжиж, өсөж, боловсрж ажилтай байх нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэгтэй мөн үү? Тийм. Арт түмэн гэж айгүй том утгаа. Тэрний цаана 2 сая 3 сая хүний тухай ярьж байгаа. Чи битэй шүү дээ. Тэгтэл би одоо арт түмний өмчгөр хэний өмч гэж айгүй тодорхой бас байдлаа авч хийчихэд байгаа байхгүй. Хин ч биш болчиход богчод байгаа байхгүй. Тэгчингүүтлээ төр өөр дээрээ тэр эрхийг авах гэдэг байгаа. Төр буюу нөгөө талд нь дахиад нөгөө эрх ашигтай нөхдүүдийн эрх мэдэлээр авч унгаах гэдэг байгаа. Чинь нөгөө 1072 хувьцаа 1052 хувьцаа гэдэг. Тэр ч гэсэн яг ялгаагүй шүү дээ. Концепцны ялгаагүй шүү дээ. Чинь зүгээр арт түмний 5-7 арт түмний өмчөж авч бахан хувьцаа тааш шачингуутлаа одоо нөгөө шийдвэр гаргах эрхийг хинж тодорхой бас байдалд оруулж байгаа байхгүй. Тэгчингүүтэл арт түмний төлөө засгийн газар
хэрэгжүүлээг гэхлээр яг нөгөө засгийн газар яг тэр эрх баригтай байгаа тухайн нэг хүний эрхийг очив яагаад тэр эрх ашигт нь үүслээд байгаа. Тийш миний бодлоор бол хамгийн буруу. Харин одоо автоны өмч гэж байгаа бол бид нар зүгээр яг шууд бүгдийн биш юм аа гэхэд бид нар хамгийн миний бодлоор тэр газар өмчлөх гэдэг бол зөв. Гэхдээ бас айгүй бодож ээж тодорхой газрыг хэсгээр амжилттай болж байгаа нөгөө тэ триалаар бид нар газар өмчлөх гэдэг юм одоо маш даруй эхлүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Миний бодлоор газар өмчлөх гэдэг чинь бас энэ төвлөр бий болох одоо бий болохгүй байх айгүй том мотивац нэг болох байх үндэс болох гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр хүн өмчн тэгээ 100 км санд байх юм бол энд байгаад ах нөхцөл эсвэл тэндээ нэг юм бай тэндээ байх тэ энэ хоёроо яг ийгэл бас нэг чин заах 100 хүн байлаа гэхэд 100 хүн тийш нүүдгүй маа гэхэд ядаж 10 нүүж байвал төвлөрөл 10 хүнээр буурна шүү дээ тэ. Тэгэхээр энэ төвлөрөл нь гэхдээ нэг тийм сөрөг асуудал муу юм уу? Муу асуудал муу юм уу? Миний бодлоор яг эдийн засгийн талаас бол төвлөрөл бол зөв. А гэхдээ нийгэм талаасаа бол тодорхой хэмжээний өөр ингэсэн side effect муу талууд айгүй ихтэй. Жишээ нь одоо яг бид нар одоо байгаа л энэ бол төвлөрлийн нэг л юу штэ. Жишээ нь нөгөө төвжрэл байна уу? Энэ утаа байна уу? Өөр юу байна? Бид нар яг үхээр нөгөө ямар ч бэлэн бус байж байгаа төвлөрөл гэдэг юмыг маш хурдтай бий болгочоод ямар ч бодлогогүй байж байгаа тий. Ийм одоо шинэ хүлээгөөгүй байж идэл ийм аяндаа бий болчихоо манайхан тэрийг ерөөсө шидгүй чивчмөөгөө явсаар агаад өдөө хөрөгчээд одоо бид төвлөрлийн муу талууд нь гараад ирэнгүүт л арилж эхэлж байгаа байхгүй. Уг нь бол ахаа зүгээр яг төлөвлөөгүй л байсан. Төлөвлөл ямар ч бэлтгэлгүй л байсан юу л та. А гэхдээ одоо бидэнд боломж байна шүү дээ. Одоо бид нар энэ төлөвлөлөөс харуулах аливаа мотивац тий. Эсвэл чанга гараа зарим үедээ чангаар нь зарим үедээ мотивацаар нь. Гэхдээ миний бодлоор илүү хүмүүсүүдийг мотивацлах тий. Тэр та энд биш энэ амьдснаар ийм даваа тал бий болно гэдгийг л одоо рекламдчихэж. Тэгээ тэр юуг нь бий болох хэрэгтэй. Тэгээ энд хүмүүс логикийн одоо Улаанбаатарт амар их утаатай байна. Нийт Улаанбаатарын хотын төлөвлөлт нь ийм их хүнд зориулагдаагүй байсан. Анх дид бүтцэд нь ийм төлөвлөгдсөн байгаа учраас төвлөрөл нь бол Улаанбаатарт зохисгүй. Тийм болохоор Улаанбаатарт байгаа хүмүүсүүдийг гадагшаага нүүлгийа. Тэр албатан нүүлгэх биш. Өөр ондоо инсентив өгөөд ондоо юу нэдэ инсентивийг монголоор өгдөө. За мэдгүй инсентив. Инсентивийг нөгөөд өөр тийшээ нүүлгийа гэж асуудлыг ингэж шийдъя гэж байгаа. Миний бодлоор болохоор нэгэн л хүмүүс ийшээ нүүгээд ирсэн байгаа юм чинь гадагшаа нүүлгэх биш болохгүй байгаа асуудлуудаа шийдэх гэж оролцсон нэр юм шүү. Тэгвэл чи гадагшаага гэдэг энэ хэдийн хэмжээнд ярьж байгаа гэдгээс. Би 300-400 км тухай ярьж байна уу те ийм радиусаар ингээд дүүлгийг тухай ярьж байна уу эсвэл би гадаашаа гэдэг нь одоо энд хотоос 100 км дотор ярьж тий хотод хэлэх яаж байна гэдэг чинь бас нэг өөр. Миний ойлгож байгаагаар бол бид нарт угаасаа нөгөө нэг яг энэ одоо орсон байгаа энэ дэд бүтцийн бид нар нөгөө энэ төлөөр гэдэг юм анх би болол бид нар айгүй их шилжин ирж гин гэдгийг миний санаж байгаа 2000 оноос хойш айгүй их ярьдаг байсан. Энэ хот даахгүй гэдгийг ярьдаг байсан. Мэддэггүй байсан уу биш мэддэг байсан. Тэгсэн мөртлөө энэ бий болгочлоо гэдэг чинь эргээл бид нар нөгөө тухайн энэ шийдвэр гаргаж байгаа асуудлынх нь өөрийнх нь нөгөө priority тий. Яг юуг өөрөө шүүд магад тэр үед нь өөр юм ийм жишээ энэ төвлөрөл бий болж байгаа учраас энд бид нар энэ хүнд энд нь худаг болж өгсдөг гэсэн. Нэг хүн төвлөрөх боломжуудын улам бүрдүүлээл байгаа гэж тий. Юмыг хангаж өгöd энэ чинь. Тэгэнгүүт л одоо энэ олон хүн болоод нүүрсний утаа ингээл анх үнэртэж эхлэх чинь миний санаж байгаа 2008 9 оны үеэс л одоо энэ нүүрс одоо утаа гэдэг юм ингээ хот руу төрж орж ирэл. Миний биш судлаа ярьж байна. Өөр тэрнээс өмнө шүү дээ. Оюутан байхад тий намайг оюутан байхад 3 оны оюутан л арайч тийм юм байгаа юм байна. 6 онд би их сургууль өсөж байгаад арайч юм байгаа. Тэр үед гэтэл амар байсан. Би нэг оны үед бол 2099 98 99 оны үеийн өвлүүдийг санаад байгаа байхгүй 10 жил байсан. Тэгээ утааны хэмжээ гадар алхахад бол яг тодорхой хэмжээнд мэдрэгддэг л байсан. Гэхдээ нэг хэсэг хугацаанд байхгүй байжгаад 4 билүү 5 оны шилжих үед өвөл ирээд вау ямар амар болцсон бэ гэж бодож байгаа. Тэр нэг UBS TV-ээр гадагс нэг реклам ханж байгаа нэг
ихний нөхөр хоёулаа айгүй утааны багтаа тэгэл хүүхэд утааны багтаа гүгэжлээ нэг реклам. Тэр реклам чи 90 одоо сүүлийн реклам шүү. Тэгэл нэг тийм сцен явж яснаа гинт нөгөө цахилгаан санц утаа гаргаал тий. Телевиз нөө юуны гэр оролцоо гараа машин фьючер твиттер одоо тэнд чи амьдраад байна шүү дээ. Нөгөө гол нь хамгийн гол нь өмсдөг маск нэг айгүй нэг цэргийнхний маск. Тий. Иргэн хамгаалалтаас тийм маск өмсөв. Яг тэр үед нэг тийм маск дотор хүн буухгүй гавч одоо тэр маск ийм хам игцэн болж яг ясад тэр хамраа хамгаалж байгаа бүтэн нүрээ биш тий. Тэр реклам яг тэр чигээрээ л байгаа байхгүй. Ер нь бол яг тэр тийм бохирдлын хэмжээнд болоод бид нар хөрцөн маска зүгээд явж гин. Тэгэхээр бид нар авах зүгээр гол нь сааруулна гэдэг нь тэр тэлхэн байна уу хүмүүсд нүүлэх нь байна уу? Миний зөв санаад ярих зүгээр бодоод байгаа юм аа. Хэрвээ бид нар одоо шинэ төрөлжүүлэх гэдэг юмыгаа өөрсдөө энэ бүс нутгийнхаа юутайгаа айгүй уйж чадах юм бол бид нар энэ байгаа төлөө бий болоод байгаа нөхцөлийг бас тодорхой хэмжээнд бууруулах магадaltaй боломжтой байх л гэж би хараад байна. Тэндээс ажил төвлөрийг хаана нэг газар тодорхой ингээд жишээ нь үнэхээр ажил нэг газар төвлөрч болдго юм бол жоохон тараагаа тий 50 км эсвэл ингээд байршуулах замаар тий тэгээд ингээд ерөнхийдөө бид нар энэ газар үйлдвэрүүдийг бүр гадагшаагаад хэлчих юм. Газар нутаг гэдэг юм а яаж ашиглах вэ гэдгийнхаа бүрэн ойлголцтой болж чадах юм бол энэ бодлоор бол дэд бүтцийн тэлтэл асуудал болоод явчих юм л да. Ерөнхийдөө чижээл дэд бүтц тий. Гэтэ одоо яг бид нэр ингээд ой санаж бол амар богинохон хэмжээг л авах цаг л хараад байл да. Гэхдээ саяхан болсон юмнуудаа ч гэсэн ингээл мартчихад байгаа. Яармаг жишээлбэл ямар газар байлаа? Хэдэн жилийн өмнө нисэх рүү явдаг зам ямар юм байлаа? Тэр бол ингээд төгжөөд явчлаа. Яармагт хувийн компаниуд ингээл юунуудаа орон сууцуудаа барайл тэр нөө Viva City дээр MCC дээр хийж байгаа санаачлагаар хийжсэн. Тэр бол fucking crazy nice амар гоё юу баггүй. Гоё санаа. Амар гоё ингээ хөгжөөд төвлөрлийг бол хотын төвд биш тийш дэд бүтцийн татаад өгчгээд бол жоохон хотын зах руу бол газар хямдхан байгаа дээр бол компани тийш ингээл нүгэл явал болж л байгаа байхгүй. Одоо шин бид нар одоо л нэг амар сүртэй анзаарахгүй байгаа болохоос биш. Яг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бол fucking хамаагүй дээр болчиход байгаа шүү дээ. Юуны төвлөрлийн хувьд тийм. Тэгээ одоо шин нисэх бодлороо хүрэх зам бол тэр зам бол бас л одоо удахгүй зарагдах амар байсан. Шин нисэх бодлоо. Тэр нэр ашиглалтанд одоо байгаа. Одоо юу? Одоо жишээ нь тийшээ тэр хоос тэр зам бол хоосон байхгүй шүү дээ. Тэр зам дагсан газар бол. Тэр одоо тийшээгээ биш тодорхой жижигхэн зоч буудлууд үйлчлэгийн газар тэр ресторан хүмүүс ягаад тэгэхээр эргээл яг энэ зам нь хамгийн гол нь айгүй сайн замтай байж чадах юм бол одоо шинэ би ч гэсэн хувьдаа хэрвээ тэр хурдны зам гэдэг нь бий болчиход тий яач юм бол би гэр одоо энэ хороол юу руугаа хот руу орж ажил руу ирэх боломж айгүй цаг маань айгүй гайг болчих шүү дээ. Тэр утгаараа тэнд амьдрах сонирхол айгүй өндөр л байгаа. Жишээ нь ачиг хүмүүс зөндөл байгаа хэл. Хоёул төрөчийн подкаст дээр ярьж байгаа чи нөгөө Twitter хаяг эднэрээ нээсэн байлоо үгүй лөө? Нэгийг байсан. За одоо тэгвэл хэлээд өгч хүмүүст чиний хэлэх гээд байгаа хийж байгаа анализ юу болоод байгаа гэдгийг болоо сонирхож байгаа хүмүүс бас сонсогчдонд маань бол байгаа бах. Тэгэхээр чи яг хийж байгаа юмнуудаа нэг сайхан тайлбарлаад Twitter дээр хаанаас яаж болох вэ гэдэг. Зүгээр яг анх орж исэн санаа нь болохоор би одоо нэг эдийн засгийн нэртэй ухаан таанда тэгээд ингээл телевизээр хүмүүсүүд ярьж байгаа ингээд сонсохоор тийм факт тайм айгуух бага ярьд юм санагдсан байхгүй. Одоо шинжээ зүгээр аль ямар нэгэн байдлаар ингээл төрөө өдөртөө осож гэсэн мэдээлэл өгтөө чинь юм олон талтай шүү дээ. Зөвхөн нэг талын яриа л яриад байдаг тийм. Нэг талын факт нэр. Гэтэл нөгөө тал нь зөндөө олон факт байдаг. Тэгэхээр яг хөөхөр хүмүүс нөгөө мэдлэггүйгээр дайландуулаад тодорхой хэмжээнд нөгөө мэдлэгийг яг бодитоор хөрөж чадахгүй юм гэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө зүгээр жоохон сурсан юм хэрэг байгаа бол надад боломж байгаа бол би олон нийтэд нөгөө өөрийнх нь бодож байгаагаа тэгээ аль болох факт баталгаажуулаад хүргэе гэсэн тийм надад санаа байсан. Тэгээд тэрнийхээ хүрээнд би AMU доогуур зураас research гэдэг Twitter хаяг нээсэн. Тэрийгээрээ дамжуулаад зүгээр одоо эхлээд би нэг 10-аад сурвал ерөнхийдөө түүх 90-ад оноос хойш Монголын эдийн засгийн түүх GDP нь ямар байсан, ханшин нь ямар байсан, инфляци нь ямар байсан.
ерөнхийдөө дандаа дата анализ дандаа дата майнинг хийсэн. Тэгээд тэн дээрээс зүгээр өөрийнхөө дүнэлтийг гаргасан. Мэдээж хүмүүс ондоо би харж болно. Миний хараагүй үнцгчсэн хүмүүс харж болно. Хамгийн гол нь надад зүгээр юу аяг таалагдж байгаа гэхээр гол нь тэр тохон өөрөө нөгөө статистик байна Монгол анхны сорстой. Дараа нь хүн ямар нэгэн байдлаар юм ярих гэж байгаа бол за энэ өмнө ямар байсан бэлээ түүхээ бодмоор байгаа бол чинь тэр хаяг руу ороод чинь хараад инфляц чинь 90 онд 300 байсан 90 онд 800 байсан баггүй юу. Одоо ингэж байгаа ч юм уу эсвэл ханш чи юм байж байгаа юм болсон баггүй юу. Яа хүн харж яадаг бэлэн тийм шипитэд болж байгаа баггүй. Одоо тэгээд тэрний дараагийн үнцг нь болохоор одоо би бас юу бодож байна вэ гэхээр ингээд телевизээр хүмүүс ямар нэгэн стейтмент хийж штэ тий. Тэрийг нэгдүгээр fact check хийх маяг юм. Тэгээ хүмүүс энэ үнэхээр үнэн үү бодлоо эсвэл энэ зөвхөн буруудлаа үнэн ярьж нэг талаа яриад нөгөө тал нөрчөд байна уугүй юу ч гэх юм уу тий. Тийм зөв fact check тэгээд yes or no ч юм тиймэрхүү байдлаар хийх тийм тэгнтэй бол чамтай санал амар нэг чинь хотлоо шатаа гарч зөндөө байж шүү. Бүгдийг чи хотлоо шааж шүү гэл. Би хамгийн сүүлд чинь би тэр Монгол анхны нөөц авах зүгээр яах вэ? Тэр гадаад актив гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр гадаад актив нөөц хоёрын хэмжээ зөрүү бол нэг 10 сая хүрэхгүй хэмжээнд л байгаа л да. 10 сая доллар. Тэгэхээр би яах вэ зүгээр тэрийг гадаад Монгол анхны балансан дээр байгаа гадаад активын ерөнхийдөө рафлыг би нөөц өгдөг болно. Тэгээ тэрний хөдөлгөөнийг энэ алтны худалдаа авалтай байна тий. Гадаад Монгол анхны өөрийнх нь хийж байгаа интервенц тэгээд доллар болон юаны интернет ингээ хараад тэгээд өөрийнх нь нөөцийнх нь ингээ хөдөлгөөнтэй хахад жишээ нь би Монгол банкыг үйлчлүүлж байгаа нөхөр 11 сард байдлаар манай нөөц маань 270 орчим сая доллараар өссөн. Гэхдээ тэрний 130 нь алтны худалдаа авалт байсан ч гэдэг юм уу тий. Үтэлцэн нь бол юу гадаадаас бусад компаниудын нүүрсний компани ч юм уу тий экспортлж байгаа орлого өсөж байгаа юм аа. Гэт ингээ тайлбарлаж байгаа байхгүй. Гэтэл надад жишээ нь айгүй тийм үний юм сонсогдохгүй байна. Ерөөсөө. Ягаад гэвэл миний мэдж байгаа факт нь юу гэхээр тухайн сард нь Монголд дангаараа 270 сая банкуд руу зараад интернет хийсэн шүү дээ. Тэгээд нөөц нь өөрөө 270 сая өсчихэд байдаг. Нийлбэр нь бараг 2 юу байгаад 500 сая долларын. Гэтэ тэгээд за яг 130 сая авах хамаагүй алт авсан юу авч алт худалдаж авсан аваад баланс нэр бүртгэсэн юм байж. Тэгээ зөрүүн 400 сая төгөөр хаанаас орж ирсэн тэр мөнгө гэдэг асуулт байгаа байхгүй надад. Тэрний юусе би хариулж чадахгүй. Тэгээ зүгээр дахиад яах вэ гэхээр эргээл suspect гэдэг юу гэж сэжиглэх үү гэдэг окей. Хаа нэгтэй ясна тодорхой хэмжээний эсвэл нэг банк нь эсвэл нэг орж ирсэн юм. Гэхдээ тэр нь мэдээлэл нь одоохондоо байхгүй. Магадгүй энэ сая өчигдрийн Эрдэнэт ерөнхий сайдад ярьж байгаа бид 580-ыг зарах боломжтой болчлаа гэдэг холбоотой ч юм бэл би яаж мэддэг те. Гэхдээ юу төлөх боломжтой гэдэг чинь яг үгүй тэр нь юу нэ штэ хөгжлийн банкны 580 сая долларын бонд те. Монгол Улсын хөгжлийн банк. Тэр нь 3 сарын дундаа одоо хугацаанд дуусч байгаа. 3 сард төлөх мөнгө олчлоо. Чиглэлчлээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой юм билүү. Гэхдээ тэрийг хэлэхгүй ч байгаа юм байна. Мэдхгүй л дээ. Гэхдээ яг үгээр нөгөө нээлттэй байгаа мэдээлэл нь бидэнд ямар мэдээллийг өгөх боломж одоо бодулж байгаа вэ гэдэг л аль болох одоо хүмүүст хүрэх зорилготой. Яг би гол нь тэрийг амар олон хүмүүс нэг реклам даалч юм а те хүмүүсүүдээ дагах замаар ингээ өөр дээр ингээ флоу үүсгэл ингээ тийхгүй одоо хийх байхаа болохоор надад бол нэг 30 эдэн хүн фоллоу хийгээл те нэг хүмүүс олон твит ч мосох гоё хэдэн хүн харсан байна гэдэг статистик гаргадаг болсон юм шүү дээ. Тийм хэдэн хүн ингээ харсан байна те хэдэн ретвит ингээ тийм статистик. Тэгэхээр яг хангалттай хамгийн анхны гарч ирсэн өдөр бол 600 хэмжээний хадгалт бол байна. Purely соён гээрүүлэх ажил үнгүү хийж байгаа. Олон нийтэд үнгүү тарааж байгаа. Уулын тэгвэл одоо юу явуул их зүгээр юм ба шүү дээ. Сурвалжлагч нар ч юм уу, телевизийнхэн ч юм уу, сэтгүүлийнх нь ном сонингийнх нь яг тэр нөгөө эдийн засгийн статьягаа ч юм уу, санхүүгийн статьягаа бичиж байхдаа тэр бэкграунд мэдлэг нь байхгүй ч болно шүү дээ. Энэ хүн яг зөв хэлээд байгаа юм уу, буруу хэлээд байгаа юм уу гэдгээ факт чекинг хийхин тулд чам руу ярьж болох нь шүү дээ. Над руу надад миний тэр AMU доогуур зураас researcher тий. Тэгээд над хичээл юу хүсмээр тэгвэл би аль болох responsive тий. Өөртөө мэдж байгаа бодож байгаа бол хуваалцахад бол бэлэн. Тэгээд тэрийгээ дамжуулаад next ашиг сонирхлын зөрчил мөрчлөлт нэр гэдэг байхгүй. Яг уу нэг амар мөнгө хийх гээд байгаа юм биш. Тий. Мөнгө хийх гээд байгаа юм биш. Тэгээд яг зүгээр санаа нөгөө эдийн засгийн хямралтай хахад хүмүүсийн эцэг санааж байгаа хямралтай байгаа жоохон дандаа тийм негатив ньюс тий сөрөг жоохон ньюс яг гэхээр бүхэд юм жоохон тийм
харж байгаа статусуудын сэрэг болохоор тиймэрхүү зүгээр юу feeling байж магадгүй хүмүүс мэдэрч магадгүй. Гэтэ аль болох датан дээр үндэссэн анализууд байгаа. Аль болох баланслахыг бодно. Аль болох олон одоо секторыг хамрахыг бодно. Тэгээ хөдөлмөр байна уу, өөр юу байна те. Гол нь бүх юм нөгөө боломжтой датан дээр л үндэсэж байгаа болохоор юм аа жоохон limited. Тэгээ датагаар л хязгаарлагдана. Би улсын байгууллагт ч юм уу эсвэл айгуу тийм том одоо мэдээлэл дээр сууж байгаа биш учраас би нууц те янз бүрийн юм бол хацсангүй баг мэдээлнэ. Зүгээр л гол нь статистик гарлаа. Окей, эндээс би юу авч болох вэ? Энэ статистик би юу ойлгож болох вэ гэдгийг харьцуулж харуулах замаар. Тэгээ илүү хүнд өнгөлөг айл болох яг би одоо ингээд өөрөө хийсэн юм харахаар нэг зурганд маань айгүй олон мессеж яваад байгаа байхгүй. Тэрийг бол байлгаад байгаа. Тэрийг жоох ингээд тараагаад айл болох хэлбэршүүлэхийг одоо бодож байна. Айгүй хэлбэрхан зураг, айгүй ингээд харахад хүнд ойлгомжтой байдлаар яаших хөө гэдгийг айгүй их бодож байна. Гэтэ тэр бол бас их хүнд ажил юм байна. Гэтэ яг хөө хийгээд адил сурах үз. Тэгсэн байгаагаараа бодож байгаа юм уу та ингээд яг хөө тэгээд өөр гаргаж байгаа хугацаанд янз бүр тий заримдаа 7 хоногт 2-ыг гаргах чинь зартаа хам зам будаахан бол заримдаа 14 хоногт нэг их ч юм тий тэгэл тэгтээ цаг гаргах хоорондоо ингээ хийгээд л фоллоу хийгээл харж байхад бол notification л явж штэ чамаг тэгэл юу тавих юм болоо шууд гараал үү пост хийхэд бол за штах баярлаа нилээх асуудлуудыг ярьслаа нилээн жоохон хадуурлаа гэхдээ яг ингээд үе уулзаад Монголын эдийн засагт юу болж ийн гэдэг энэ талаар ярилцж байхад их зүгээр юм байна. Мэдж байхад сонсож байгаа хүмүүс ч гэсэн айгаа гоё мэдээлэлтэй байгаа болов. Яагаад эдийн засгийн юм том хөдөлгөөнүүд макро төвчний зөвхөн хэвлэл мэдээллээр мэдээнээр олж гардаг мэдээнүүд чинь таны өнөөдрийн амьдрал дээр яаж нөлөөлөх вэ гэдгээл хоёлаа ярилцж байгаа шүү дээ. Тэгээд дандаа шуур ойлголтуудаа. Аль болох шуур тий. Тэгээ хүмүүс хэрвээ энийг сонсоод бас үгүй нэг ийм сэдв бас ойлгомоор ч гэдэг юм уу те. Сонирхол чам руу байж болно. Эсвэл миний түрүүний хэлсэн AMU доогоор зураас research гэдэг хаяг руу бичээд тэгээд бид нэр тэрийгээ дараа одоо бид нэр хоёлаа ярилцж байгаа. За иймэрхүү юм сэдвээр яаж болох юм гээд тэр яаж бас болно. Тэгээ манай сонсогчд юун дээр манай подкастын Facebook пэйж рүү Cool Монгол podcast гэдээ яваад орж болно. Тэрүүгээр мессеж ичээд аль яваа нэг сонирхсан сэдв бид нар байгаа бол асуудалтай байгаа бол комент ч юм асуултууд байгаа бол тийшээ Батнямт хандмаар бол над руу бичиж болно. Эсвэл шууд Батнямын юу руу орчиж болно. Twitter хаяг лөө AMU доогоор зураас research. За их баярлалаа. За баярлалаа. Амжилт. Баярлалаа.